За сайн байцгаана уу та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр маш сонирхолтой 3 зочин маань студид хүрэлцэн ирсэн байна. Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Сайн байцгаана. За тэгээд зочдоо танилцуулъя. Өнөөдөр студид Монгол Улсын ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуул болон иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б Жавхлан хүрэлцэн ирсэн байна. Мөн Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал энэ сувд хүрэлцэн ирсэн байна. Мөн Монголын байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Номин дээр маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр цөмөрөнгийнх нь ярилцах сэдв маань маш сонирхолтой. Бидний бас бизнесээ томруулъя подкастын маань гол зорилго болох бизнес эрхлэгч нарт маш хүртээмжтэй байх, ирээдүйд өөрсдийгөө бас бэлдэх маш том ийм боломж хүргэх, мэдээлэл хүргэх ийм нэвтрүүлэг гэж ийм дугаар болох нэ гэж харж байгаа. За тэгэхээр өнөөдөр та бүгд маань студид цугласан гол зүйл бол National Green Lab буюу үндэсний ногоон лаб гэдэг санаачлаг гэх үү те ер нь маш том нэгдэл үүсгэн байгуулагдсан байгаа. За энийхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч гэд Жавхлан зөвлөхөөс яриагаа эхлэе. За сайн байцгаана уу. За National Green Lab буюу үндэсний ногоон лаб маань бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын санаачлагаар байгуулагдаад Монголын бизнесийн зөвлөл болон байгалийн өв сан гол хэрэгжүүлэгч байгууллагаар бол ажиллаж байгаа. За мөн дэмжигч байгууллагаар болвол нүүбийн зөвлөлтөд тэмцэх талуудын баг хурлын конвенц буюу UNCCD, за FOU буюу нүүбийн хүнс үдэ аж ахуйн байгууллага, за зэрэг байгууллагууд, за мөн хувийн хвшлүүдээс хамтарч хувийн хвшил болон төрийн бас байгууллагууд бол хамтарч ажиллаж байгаа. Энд чинь бол National Conservancy Mongolia, PMI, CMM, DBM leasing, DBM asset management, Novatera зэрэг байгууллагууд бол дэмжигч байгууллагуудаар ажиллаж байгаа. Тэгээд энд бас юуны төрөнд хэлэхэд манай Access бол энэ платформын вебсайтыг үүсгэн байгуулах мандат захирал маань бас өөрөө гол үүрэг ролтой ажилласан. Энэ ташрамд та болон танай удирдлагууд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газраас яагаад энэ үндэсний ногоон лаб санаачлан гаргасан бэ гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх хөрс ирүүл бол хүнс ирүүл бол Монгол хүн ирүүлээ гээд харилцан уялдаатай үндэсний хэмжээний санаачлагуудыг Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө санаачлаад явж байгаа. Юуны төрөнд бол хөрс ирүүл буюу тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 116 сая модыг бодитоор болон дүүцүүлсэн байдлаар тарьж ургуулсан байна. За мөн хүнсний усгал үндэсний хөдөлгөөн буюу хүнсний усгал буюу хүнсний аюулгүй байдал тийм ээ. Бид ковид үеэр бас нэлээд хэцүү байлаа шүү дээ. Олон улсууд хил гайлаа хаагаад за хамгийн түрүүнд бид нар хүнсээ өөрсдөө үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй юм байна. Бусдаас хараат болох хэрэгтэй юм байна. Дотооддоо үйлдвэрлээд мөн цаашлаад экспортлох орон болох шаардлагатай юм байна гэдэг ингээ хүнсний усгал хөдөлгөөн маань өрнөд бол 3.5 жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй урт хугацааны зээлүүдийг олгоод энэ хугацаанд бол 50 гаруй шинээр аж ахуйн нэгжүүд хүнсний аж ахуйн нэгжүүд шинээр бий болгож 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн Монгол улс өөрөө дотооддоо үйлдвэрлэдэг болсон юм үр дүнг гаргасан байна. За мөн эрүүл Монгол хүн за дээрээс нь цагаалт үндэсний хөдөлгөөнийг зарлаад би өөрөө цагаалт үндэсний хөдөлгөөнийг хариуцдаг. За цагаалт үндэсний хөдөлгөөн бол 24 оны Улсын хурлын 63 дугаар тогтоолоор батлаад 25 оны эхний улирлаас ингээ хэрэгжиж эхлээд аж ахуйн нэгжүүдэд 20-4 жилийн хугацаатай 6-9% хүүтэй
хөнгөлөлттэй зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Одоо өнгөрсөн жил 25 онд бол нийтдээ одоо 100 гаруй аж ахуйн нэгжүүдэд 500 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг олгосон байна. За энэ дээр бол бас одоо цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд мөн үр дүнгууд гараад одоо аж ахуйн нэгжүүд маань чадамжаа нэмэгдүүлээд ингээд явсан байгаа. Тэгээ цаашаас дэлгэрүүлж ярил зүгээр хаа. За мөн одоо энэ хүрээнд энэ үндэсний ногоон лаб буюу одоо яагаад бид нарт энэ үндэсний ногоон лаб гихч хэрэгтэй юм бэ гэвэл одоо яг үнэндээ бол бас одоо гадны дотоодын болон одоо гадны одоо байгууллагууд тий олон улсын байгууллагууд болон одоо арилжааны банкуд ногоон төсөлд илүү хөрөнгө оруулах сонирхолтой болсон байна. Гэтэл бэлэн байдал буюу одоо энэ яг энэ санхүүжүүлэгч байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хангасан хэмжээнд бэлтгэсэн төслүүд бас тэр нэг их одоо байхгүй байна. Тийм болохоор энэ ч бас gap буюу орон зай гарч ийн тийм болохоор л үндэсний ногоон лаб гихч маань байгуулагдсан. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэгч болон одоо хөрөнгө оруулагчдын хооронд итгэлцэл, мэдээллийн зөрүү, за тэгээд одоо төсөл бэлтэж байгаа одоо хүмүүс маань энэ нөлөөллийн үнэлгээ, санхүүгийн модель зэрэг зүйлүүдэд одоо сайн бэлтгэж чадахгүй байгаад байна. Тийм болохоор яг энэ орон зайг нөхөж энэ үндэсний ногоон лаб маань бол байгуулах зайлшгүй шаардлагатай байна гэд. Тэгээд одоо энэ манай Монголын бизнесийн зөвлөл болон байгууллагын өв санд одоо санал тавиад тэгээд одоо өнгөрсөн 2 сард бид үндэсний ногоон лабынхаа нээлтийг бол хийсэн байгаа. За баярлалаа. За тэгэхээр Монголын байгалийн өв сангийн үйл ажиллагаа за ер нь энэ яг bankable одоо green investment гэж яригдчихээн. За ногоон одоо эдийн засаг ногоон одоо хөрөнгө оруулалт гэдээ яригдчихээн тий. Тэгэхээр та бүгдийн маань үүрэгрэл яг энэхүү одоо үндэсний ногоон лаб төсөл төр бол одоо маш голлох үүрэгтэй байгаа. Тэгэхээр та бүгдийн зүгээс ерөнхийдөө яг энэ үйл ажиллагаанд яаж оролцох уу те ер нь яг үнэхээр Монгол бизнесүүд бэлэн биш байгаа нь яг үнэн үү те тоо статистик ер нь энэ ч одоо яг том зургаараа бизнесийн байгууллагууд маань яаж бэлтгэх ёстой юм те энэ талаар та нэлээд өргөн хүрээнд асууч тий. За баярлалаа. За эхлээд зөвхөн Монголын байгалийн өв сангийн талаар бас нэг товчхон мэдээлэл өгөхөд манайх бас ерөнхийдөө 2024 онд байгуулагдсан байгаль хамгаалах чиглэлээр төслүүдийг санхүүжүүлэх зорилготой итгэлцлийн сан байгаа. За одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа сангуудаас бол жоохон онцлогтой. Нэг бол хөрөнгө оруулалтын сан, нэг бол нэг төрийн бас байгууллагууд сан гэдэг нэртэй хэлбэртэй байдаг тий. Гэхдээ итгэлцлийн сан байна бол өөрөө онцлогтой байгууллага. За дэлхийд даяар бол нэг 100 гаруй энэ байгаль орчны итгэлцлийн сангууд байдаг. Монгол улсад бол 2024 онд Монгол Улсын засгийн газар за The Nature Conservancy гэдэг байгаль хамгааллын бас одоо хамгийн томоохон олон улсын байгууллагуудын одоо хамтын ажиллагааны хүрээнд санаачлаад манай энэ санг бол байгуулсан. Тэгээд маш товчхондоо илэрхийлэх юм бол банк санхүүгийн байгууллагуудтай төстэй. Банк санхүүгийн байгууллагуудын гол үүрэг бол ерөөсөө санхүүгийн зурчил үзүүлдэг тийм. Нэг талаасаа хөрөнгө оруулалтыг татаад за хөрөнгө оруулалт санхүүжилт шаардлагатай байгаа газруудад нь тодорхой шалгуурын дагуу олгоод буцаад хяналтыг нь тавиад за тэгээ санхүүжүүлэгч байгууллагуудад бол мэдээж эрхийн байгууллагын хувьд буцаж олгодог тийм ийм загвар модельээр. Тэгэхээр манай итгэлцийн сангийн хувьд гол ялгаа нь юу юм бэ гэхээр бус санхүүгийн байгууллагууд, уламжлалт санхүүгийн байгууллагуудтай харьцуулах юм бол ашигын бус. Бид нар зөвхөн байгаль орчны өндөр үр нөлөөтэй тэр төслүүдийн үр нөлөөнд нь суурлаад одоо санхүүжилт болгодог ийм загвараар ажилладаг. Тэгээ яг одоогийн байдлаар манай хандивлагчид бол дандаа хувь гадаадын донор хандивлагч нар байдаг. TNC байгууллагаар оруулаад ирсэн. Швейцарын, Америкас, одоо Rolex гэдэг нэг бас цагны компани байдаг шүү дээ, тэрний одоо хандивлагч байх, хувь хандивлагч нар ч гэсэн байгаа. Тэгэхээр энэ одоо доноруудын итгэлцийн сан гэн энэ санд итгэж өгсөн мөнгийг
одоо ногоон одоо хамгийн өндөр үр нөлөөтэй гэсэн Монгол улсын одоо ногоон хөгжлийн бодлогуудад нийцж байгаа энэ төсөл хөтөлбөрүүдэд одоо олгох ийм зорилготой үйл ажиллагаа явуулдаг ийм сан байгаа. За яг одоогийн байдлаар бол яг бид нар энэ үндэсний ногоон лабаас гадна Үн мөнхийн Монгол гэдэг нэртэй бас ийм засгийн газартай хамтарсан одоо 15 жилийн хугацаатай 200 сая долларын одоо дүн бүхийн хөтөлбөрийг бас хэрэгжүүлээд явж байгаа л та. Тэгээ зөв тавчхандаа хэлэхэд нэг онцлогтой зүйл нь голдуул төсөл хөтөлбөрүүд ингээд нэг 5 жил болоод 7 жил болоод явдаг те. Гэтэл бид нар одоо тэрбум мод үндэсний хөдөлгөөнд дэр ч гэсэн харсан шүү дээ. Мод тайрлаа гэхэд бид нар ерөөс маш урт хугацаанд тэр модны арчилгааг ч гэсэн дэмжиж санхүүжилт болох хэрэгтэй. Тэгжээж үр дүн харагддаг. Гэтэл төсөл хөтөлбөрүүд маань тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлээд зогсчдаг. Тэгэл нөгөө олон жилийн хөрөнгө оруулалт маань хаяг үр дүн болдог юм харамсалтай байдаг те. Тэгэхээр манай ихтгэлцийн сан тэгээд энэ Үн мөнхийн Монгол гэд хэрэгжиж байгаа хөтөлбөрийн гол онцлог нь 15 жилийн хугацаа болон түүнээс дээш манай сангийн удирдах байгаа одоо удирдах нийт 60 сая долларын чинь 20 сая долларынх нь их үсэн хуримтлалын сан байгаад жил болгоных нь хүүгийн орлогоор бид нар доктортой байгалийн төслүүдийг ингээд дэмжих за тэр дундаа тусгай хамгаалалтын газар дээр бас нэлээд анхаарч ажиллаж байгаа ийм байгууллага байгаад байна. За үндэсний ногоон лаб санаачлагын хувьд бол ерөнхийлөгчийн тамгын газраас энэ дээр бас ийм зөв санаачлагыг бол гаргасан түрүүн хэлсэн бид нарт одоо чинь энэ жил COP17 тий олон улсын хурлыг зохион байгуулж байгаа нь бол том завшаантай үйл явдал шүү дээ. Энэ бол байнга болдог зүйл биш. Гэхдээ мэдээж бэлтгэл ажил хийх зүйл олон байна. Тэрнээс гадна энэ хурлыг зохион байгуулснаа Монгол улсад юу үлдэх юм бэ гэдэг л хамгийн чухал тий. Тэгэхээр энийг одоо үлдэх хамгийн гол боломж нь ерөөсөө л энэ хувийн хвшлийн төрийн бас байгууллагын иргэд олон нийтийн санаачилж байгаа энэ үйл ажиллагаан дээр тодорхой хэмжээний дэмжлэг хөрөнгө оруулалтууд тий шинэ түнш хамтын ажиллагаа бий болоосай л гэдэг одоо ийм хүсэлтэй байгаа. Тэгэхээр энийг дэмждэг ийм тодорхой хэмжээний платформыг л одоо бий болгох гол зорилгыг бол агуулад энэ үндэсний ногоон платформыг бол ерөнхийлөгч тамгын газраас санаачлаад за манай байгууллагын хувьд угаасаа энэ төслүүдийг хөрөнгө оруулагч нартай холбох юм үндсэн мандаттай тий үйл ажиллагаа явуулж байгаа юм байгууллага учраас бас ингээд дэмжиж ажиллаж байгаа юм байгаа. Ер нь зүгээр ногоон төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалт ямар агаад байгаа юм үнэхээр одоо ногоон төслүүд олдохгүй байгаа нь үнэн үү гэдээ бас түрүүн асууж байсан тий. Тэр зүгээр зарим нэг статистикийг хэлэхэд одоо Монгол улс ногоон зээлийн багцны зээлийн багцыг одоо 5% хүрсэн байгаа байхгүй юу. Энэ бол яг хуу бага юм шиг сонсогдчихэж магадгүй. Гэхдээ олон улсын дунджуудыг ч гэсэн харах юм бол нэг за бүр хөгжсөн ногоон санхүүжилт хөгжсөн орнуудад хүртэл нэг 10-аас 15% тал байдаг. Тэгээ бид нар болохоор бас л тэр үед бас ерөнхийлөгчийн тамгын газартай хамтраад 2021 онд жишээ нь Монгол улс ногоон зээлийн багцыг 10% хүргэх зорилтыг тавьсан. Тэр үед энэ зорилтыг гаргаж хахад 1% байсан. Өнөөдөр 5% хүртэл хүргэж чадсан байна. Одоо зүгээр авсан мэдээллээр бол 1.5 тэрбум долларын ногоон бас доктортой төслүүдийг дэмжих зээлийн их усэр одоо чинь банкуд дээр бэлэн бий болсон байна. За дээрэс нь банк бус санхүүгийн байгууллагууд ногоон зээлийн бүтээгдэхүүн гаргадаг болчлоо. Ногоон бондуудыг гаргадаг болчлоо. Хамгийн том тулгараад байгаа асуудал бол ерөөсөө л одоо харилцагчдаас энэ хөнгөлөлтөй нөхцөлтэй ногоон зээлийг авах хүсэлтүүд маш их байдаг ч гэсэн яг ирээд банкны зээлийн дээр ногоон зээлийн шаардлагуудыг хангаж чадахгүй байгаа нэг юм нэлээд том асуудал байгаа. Тэгэд энэ нь маань өөрөө зөв энгийн төсөлтэй харьцуулбал ногоон төсөл чинь бас ярихтай тий. За одоо маш энгийн жишээн дээр хэлэхэд энгийн зүгээр одоо ингээд ногоон барилга байлаа гэхэд ногоон зээлийн шаардлага хангах юм бол тухайн барилга маань эрчим хүчний хэмнэлт хамгийн багтаа 20% байх хэвээр. Эсвэл ногоон барилгын гэрчлэгээ авсан байх хэвээр. Тэнгүүд одоо харилцагч юм уу төсөл хэрэгжүүлж байгаа юм чинь нөгөө ногоон төслийн гэрчлэгээгээ би хаанаас авах хэвээр. Тэр одоо тэр ногоон байгальд илтгэдэг барилгын материалыг хаана нийлүүлдэг юм ч гэдэг юм уу тий. Энэ мэдлэг мэдээлэлээр нь хангаж энэ төслүүдийн бэлэн байдлыг хангаж хад дэмжлэг үзүүлдэг бас иймэрхүү ерөн санаачлах төсөл платформ байгууллагууд Монгол улсад бас жоохон бага байгаа. Тэгэхээр манай энэ санаачилсан платформын хувьд бол ямар нэгэн хөрөнгө оруулалт шууд өгөх гэж байгаа ч юм уу тий төслүүдийг санхүүжилт өгөх гэж байгаа зорилготой биш. Хамгийн гол нь нэг талд хөрөнгө оруулагч санхүүжилтүүд бол хангалттай байгаад байна. Дотоодод гадаадад бол ерөөсөө одоо их усэр босхыг гэх юм бол ногоон л их усэр бид нар одоо олох боломжтой. Ногоон санхүүжилт өгье л гэдэг болсон. Үгүй бол эмэгтэйчүүдийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих юм нөлөөллийн санхүүжилтийг л өгдөг болсон. Тэгэхээр эднэрийг холбож өгөхөд нь тэр төслүүдэд ерөөсөө гүүрэл болох гэж байгаа ийм гол зорилготой ийм л платформ байгаад байгаа. За баярлалаа. За сувдаа захирлаас бас одоо BCM маань бол Монголын бас мэдээж маш том одоо томоохон байгууллагуудын нэгдэл. За өөрөө бас одоо нийгэмдээ одоо бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж бодлогод нөлөөлж одоо доктортой
ер нь үйл ажиллагаа явуулж байгаа зөв засаглалтай ийм одоо байгууллага гэж би бас хувьдаа боддог. Тэгэхээр яг одоо мэдээж бас олон улсын түнш байгууллагууд энэ төр холбогдож ингэж байдаг. Тэгэхээр ер нь яг BCM-ийн гишүүд мэдээж бас National Green Lab төсөлд бол импакттай оролцох ирээдүйд бас одоо боломжууд дэмжиж оролцох боломжууд энэ төр зөндөө байгаа. Тэгэхээр ер нь та хэдийн маань хувьд энэ одоо нэгдэлд яг ямар оролцоотой байна? Ер нь энэ Монголын бизнесийн одоо гишүүн байгууллагуудын хувьд ч тэр нөгөө талаасаа ер нь энэ бизнесийн байгууллагуудын хувьд яг энэхүү одоо төсөлтэй холбоотойгоор яаж оролцох яаж ингэж хамтарч ажиллах боломж байгаа вэ гэж асууя. Баярлалаа. Монголын бизнесийн зөвлөлийн хувьд бид 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо Монголын хамгийн уган одоо бизнесийн зөвлөлийн нэг нь ба. Тэгээд бид нар манайх болохоор нэг ойролцоогоор 150 гаруй гишүүн одоо яг байгууллагаас бүрдсэн. Одоо Монголын томоохон уул уурхай, банк, санхүү, худалдаа гэд бас мөн гадаадын хөрөнгө оруулалтын компаниудаас бүрдсэн ийм байгууллага байгаа. Тэгэхээр манай байгууллагын хувьд сүүлийн жил гаруй хугацаанд энэ UNCCD буюу United Nations нэгдсэн үндэсний байгууллагын цэцэлтэй эрх конвенцийн байгууллагатайгаа хамтын ажиллагаагаа эхлүүлээд бараг жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр энэ байгууллагын хувьд бол нэг гол одоо нэг хэсэг нь бол хувийн хвшлийн оролцоог бол заавал оруулах гэсэн ийм том мандаттай ажиллаж байгаа. Тэгэхээр тэрнийх нь хүрээнд бол Монголын бизнесийн зөвлөл бол яг Монголын хувийн хвшил болон гадаадын бас бусад байгууллагуудыг бол татан оролцуулж энэ зөвлөлтөд эсрэх газрын дөрөлтөлтийг одоо яг яаж хувийн хвшлийн одоо хамтын ажиллагаагаар бас багасгах вэ гэсэн ийм үйл ажиллагаанд оролцож нэгдээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд бид нар бол өнгөрсөн оноос эхлээд энэ UNCCD байгууллагатайгаа бол нэлээд олон улсын арга хэмжээ зохион байгуулж энэ доктортой хөгжилтэй sustainable business value chain гэж бид нар тэднийг одоо илүү хөгжиж цаашаа явуулах тал дээр нь бол илүү фокус өгч одоо ажиллаж байгаа. Энийхээ хүрээнд сүүлийн саруудад гэх юм бол бид нар Дэлхийн банк болон санхүүгийн байгууллагуудтай бас нэлээд ойролцож яаж энэ ногоон төслүүд рүү хувийн хвшлийн оролцоотойгоор холимог одоо санхүүжилтийн одоо нэг аргачлалыг ашиглаж энэ ногоон төслүүдийг дэмжих үү гэдэг дээр бол бид нар илүү хувийн хвшлийн оролцоог илүү ханган ажиллаж байгаа гэсэн. Ер нь Дэлхийн эдийн засгийн форум гэж байдаг тэднээс бол хийсэн судалгаагаар болохоор дэлхий дээр ойролцоогоор одоо 900 тэрбум $, одоо алдагдал бол газрын дороотлоос болж бизнесийн хувийн хвшлийн одоо секторуудад бол нийт эдийн засгт бол хор нөлөө үзүүлдэг гэсэн тийм тоон судалгаа байдаг. Тэгэхээр энэ газрын дороотлтын зөвлөлтийн эсрэг дээр бол хувийн хвшлийн оролцоо бол манлайлмал тун чухал юм а гэж одоо харж байгаа. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлттэй конвенцээр болохоор сүүлийн COP16 COP буюу Риад хотноос зохион байгуулсан COP-оос эхэлж одоо хувийн хвшлийн оролцоо нэг чухал юм байна гэдээ одоо энэ Business for Land гэдэг эдний санаачлагыг бол эхлүүлэн ажилласан байгаа. Тэгэхээр энэ санаачлагын хувьд бол бидний Монголын бизнесийн зөвлөлөөс хийж байгаа ажил нь болохоор Монголын хувийн хвшлийг илүү оролцоог нэмэгдүүлж оролцох мөн түрүүний хэлсэн олон улсын байгууллагууд болон одоо хөрөнгө оруулагч байгууллагуудтай бас нэмэлт оролцуулахаар одоо ажиллаж байгаа гэсэн юм. Зөв. За би бас номон дээр захирлаас үргэлжлүүлээд нэг ингэж асууя гэж бодлоо. Тэгэхээр энэ үндэсний ногоон лаб маань бараг үүссэн одоо шалтгаан нь бол түрүүн Жавхлан бас зөвлөх хэлсэн. Ер нь Монголд бас яг ийм одоо төслүүд маань өөрөө үнэхээр одоо тодорхой хэмжээнд шаардлага хангахгүй гэх юм уу? Эсвэл одоо юу гэдэг яг энэ зөв одоо инвест хөрөнгө оруулалт татаж авах хэмжээний тийм төслүүд бас цөөн байна гэдэг шалтгаанууд яригдчихсэн. Тэгэхээр яг одоо юу гэдэг үндсэн ингээд платформ маань нэгдсэн байна. Тодорхой хэмжээнд төслүүд тэгэхээр ирэх нь байна. Тэгэхээр энэ төслүүдийг одоо бойжуулах гэх юм уу? Эсвэл ер нь ямар үе шаттайгаар төслүүдийг одоо хөгжүүлэх чинь одоо юу гэдэг Монгол улсын нэгсэндээ нүүр царай болсон төслүүдийг л гадны хөрөнгө оруулагчтай тодорхой хэмжээнд холбох процесс
явагдана. Тэгэхээр одоо бас яг ингээд төслөө илгээе гэж бодож байгаа магадгүй үнэхээр компаниуд байлаа гэж бодоход ямар хуу ингээд ер нь процесс байх вэ? Ямар бэлтгэлийг хангах вэ? Тэ? Ер нь төслийг одоо хүлээж авах хугацаа маань ер нь ямар байх вэ? 2 дугаар шат, 3 дугаар шат гэдэг процесс ер нь байх уу гэдэг энэ талаар дэлгэрүүлж асууя. За ерөнхийдөө энэ төслүүд дээр гол бидний зорж байгаа юм нь болохоор мэдээж төслийн гоё санаанууд бол зөндөө байдаг, санаачлал байдаг. За эсвэл заримдаа тодорхой хэмжээний бэлтгэл ажлууд хийцэн, судалгаагаа хийцэн, бизнес загварчлаа гаргацсан, туршаад үзсэн ч гэсэн төслүүд байдаг тий. Тэгэхээр тэр дундаас бид нар одоо яг энэ COP хурлын үеэр танилцуулж болох одоо тэр нөгөө bankable болон scalable гэдэг нэг үг хэрэглээд байгаа шүү дээ тий англиар. Тэр одоо товчоор зүгээр илэрхийлэх юм бол нэгдүгээр тал мэдээж тодорхой хэмжээний ашигтай. За ашиг олсноороо доктортой үйл ажиллагаагаа одоо явуулах боломжтой тэр төслүүдийг нь бид нар одоо хөрөнгө оруулагч нарт бол санал болгоё гэсэн зорилготой тий. Тэгээд төслүүдийг харж байхад нэг ийм юм анзаардаг. Заримдаа байгаль орчны үр нөлөөний хувьд бол айгүй гоё ажил хийцэн тий. Зөндөө мундаг одоо эрдэмтэн судлаачид ажиллаад байгаль хамгаалах айгүй гоё шийдэл гаргаад ирсэн тий. За одоо бэлчээр дээр гэхэд бэлчээрийн одоо бэлчээрийн нөгөө сүргийн эрхлэлтийг одоо зөв болгохч гэдэг юм уу, хашаалагч гэдэг юм уу тий, малчдыг хоорондын зохион байгуулалт, нөхөрлөл байгуулалт, гойгоо бэлчээрийг одоо хамгаалахын доктортой менежментийн төслүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл тэрийг өртгийн сүлжээтэй ч юм уу тий, эсвэл бизнестэй ч юм уу доктортой ямар нэгэн санхүүжил нөгөө зах зээлтэйгээ холбоогүйгээсээ болоод цаашаа нөгөө үргэлжилж чаддгүй тий. Тэр бидний нөгөө зорж байгаа юм юу вэ гэхээр Монгол улсад бол хийсэн ажил, санаачлаг, төслүүд гой зүйлс бол зөндөө байгаа. Тэгэхээр тэднийг одоо нээлттэй ийм санаачлаг гарснараа илрүүлээд шаардлагатай хэсэгтэр нь тодорхой хэмжээний тийм зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлээд, дэмжлэг үзүүлээд тэгэд бэлэн байдлыг нь л одоо тэр COP хурлын үеэр ихэд нэг жоохон хангалттай тусламж үзүүлье гэсэн үг. Тэгэхээр тухайлбал заримдаа болохоор хувийн хвшлийн төслүүд ингээд яг зах зээл, ашиг орлого талаасаа тий тэр бүтээгдэхүүн үйлчилгээ маань яаж ажиллах вэ гэх бүх юмаа зургалцсан байдаг мөртлөө байгаль орчныхаа үр нөлөөг хэмжиж чаддаггүй. Яг бэлчээр дээр бэлчээр хамгаалах үр нөлөөг би юугаар хэмжих юм, хүлэмжийн тооцоолоо яаж хийх юм ч гэдэг юм уу тий. Тэр хэсгээ заримдаа мэдтгүү. Тэгэхээр бид нарын ер нь процессыг яаж явуулж байгаа гэхээр яг одоо нээлттэй үндэсний ногоон лаб дээр энэ ногоон төслүүдийг бол хүлээж аваад эхэлсэн байгаа. За энэ жилийн хувьд яг COP17 баг хуралтай уялдуулаад энэ платформ дээр мань болохоор дандаа бэлчээрийн доктортой менежментийн одоо энэ чиглэлийн төслүүдийг бол бид нар хүлээж авч байгаа. Тэгээд энэ дотроос нэлээд өргөн хүрээтэй ер нь зөвхөн байгаль хамгааллын төслүүд гэхээр бид нар юу хийх ёстой гэхээр нэг талаас чухал экосистемээ хамгаалах ёстой. Тэгэхээр чухал одоо тал хэрэг экосистем бэлчээрийн одоо энэ экосистемийг хамгаалах төслүүд байна. Хоёрдугаар бэлчээрийн зохистой менежмент, байгалийн нөөцийн одоо хамтын менежментийн ч гэдэг юм уу энэ зөв тий байгалийн нөөцийг ашиглаж байгаа одоо энэ төслүүд байж болно. За гурав дахь хэсэг нь бол мэдээж энэ бол газрын дороотолтой тий зөвлөлтөй тэмцэх том хурал болж байгаа. Тэгэхээр дороотсон газрыг нөхөн сэргээхтэй холбоотой ийм төслүүд байж болно. Энэ дээрээ бидний тавьж байгаа бас нэг гол шалгуур үзүүлэлт нь юу вэ гэхээр түрүүний ярьдаг доктортой өөрийгөө үйл ажиллагаа явуулах боломжтой тий өргөжүүлэх боломжтой өөр ингэсэн санхүүжилтийн орлогыг бас бүрдүүлэх боломжтой. Тэр нь одоо заавал одоо их өндөр одоо тий хөрөнгө оруулалтын өгөөж ROI-тай байх албагүй. Гэхдээ доктортой яг тодорхой хэмжээгээр өөр ингэсэн орлогыг бүрдүүлээд цаашдаа үргэлжлэх боломжтой байна уугүй юу гэдэг нь бол бидэрт айгүй чухал. Тэгээ тэрэн дээр зүгээр одоо манай төслийн өдөртөмжчдэр харах юм бол жишээ нь төрөний дурддаг тий. За малчид тодорхой хэмжээний доктортой бэлчээрийн менежмент хийгээд Монголч гэсэн гоё жишээ зөндөө байдаг. Одоо сертификаттэй доктортой байдлын одоо ийм нөгөө сертификатуудыг авсан байдаг тий. Тэрийг нь ноос нолорын үйлдвэрүүдтэй холбож өгдөг ч юм уу, махны үйлдвэрүүдтэй холбож өгснөө нийлтийн сүлжээтэй холбох юм бол энэ доктортой байдлыг хангахад бол дэмжиж байгаа тий. Тэгэхээр нийлтийн сүлжээ, за шинэлэг технологиг ашигласан шийдлүүд, за дээрээс ногоон санхүүжилтийн одоо тодорхой схемүүдтэй бас холбосон иймэрхүү шийдэлтэй одоо энэ төслүүдийг санал болгож болно гэсэн энэ үндэсний ногоон лаб дээр. За тэгээд бид нар 4 сарын 5-ны хүртэл төслүүдээ бол одоогийн байдлаар бол хүлээж авч байгаа. За тэгээд одоо үндэсний ногоон лаб гэдэг Facebook пэйжээр орж болно. За дээрээс нь Монголын байгалийн өв сан, Монголын бизнесийн зөвлөлийн Facebook пэйжээс бүх нээлттэй мэдээллийг нь бол авч болно. За тэгээд 4 сарын 5 гэхэд бид нар хамгийн эхлээд анхан шатны төслийн тийм ерөнхий саналуудыг авч байгаа юм. За тэндээсээ тодорхой хэмжээний техникийн үнэлгээг хүндлэнгийн мэргэжилтнүүдээр хийлгээд за хамгийн одоо Монгол улсад одоо
копи үеэр тий өөрсдийнхөө нүүр царай болгох тэр шинэлэг төслүүдийг нь бид нар сонгож аваад за хамгийн багадаа нэг 10-аад төсөл дээр 2 сарын хугацаанд коп хурлаас өмнө тодорхой хэмжээний төрөний хилдэг за санхүүжилтийн загварчлал хийх тий бизнесийн моделээ илүү сайжруулах за эсвэл одоо тухайн төслийн ногоон үр нөлөөг хэмжигдэн тий дэмжлэг үзүүлэх за зарим төслүүд бол маш ингээ айгүй гой санаатай байдаг боловч нэг хөрөнгө оруулагч нарт нэг гой пич хэрэгтэй байдаг шүү дээ тий нэг гой танилцуулгатай ойлгомжтой хөрөнгө оруулагчдын яг хүсдэг мэдээлэлд одоо ингээд форматад байх хэрэгтэй ч гэдэг юм уу тий тэр тал дээр нь ч гэсэн ингээд дэмжлэг үзүүлээд COP17 баг хурлын үеэр яг энэ хөрөнгө оруулагч нарт энэ Монгол улсад байгаа энэ санаачлах төслүүдэд танилцуулах ийм хурлыг бид нар зохион байгуулахаар бэлдэж ажиллаж байгаа гэсэн. За тэр үеэр мэдээж энэ одоо энэ шилдэг төслүүд маань олон талын хөрөнгө оруулагч нартай холбогдоод хамтын ажиллагаа үүсгээд явна гэж бол бид нар найдаж байгаа. Тэгээ цаашдаа энэ платформ маань тухайн төслүүдтэй одоо өөр ямар дэмжлэг одоо хэрэгтэй тэрэн дээр нь бас ингээд үргэлжлүүлээд бодлогын болон хөрөнгө оруулалтанд холбож өгөхтөн дэмжлэг үзүүлээд явъя гэсэн ийм одоо зорилготой ажиллаад явж байгаа. За баярлалаа. За жавхлан зөвлөхөөс за энэ маань өөрөө үнэхээр ялтчгүй бас COP17 одоо олон улсын чуулгантай уягдж байгаа нэгсэндээ одоо бас Монгол улсад бол нэлээдгүй том одоо гадны нөлөө бүхий жуулчд ирэх за одоо бас яг энэ ингээд Green одоо National Green Lab-ийнхаа өнцгөр харах юм бол эргээд бас Монголыг төлөөлж болох төслүүдэд хөрөнгө оруулалт татах ийм ер нь бол маш том боломж болж байгаа. Тэгэхээр ер нь таас энэ COP17 арга хэмжээний тухай товчхон мэдээлэл өгөөд эргээд одоо юу гэдэг энэхүү одоо санаачлага тий энэ зүйл маань ер нь цаашдаа бас үргэлжлээд ер нь яаж доктортой ер нь явах боломжтой вэ тий зөвхөн бас копийн мэдээж хүрээнд биш бах. Энэ маань өөрөө копор далимдуулаад үсэж байгаа хэдий ч ер нь бол эн чинь ингээд том зургаараа харахад Монгол улсад маш том одоо impactful гэж ярьж болохоор тий энэ жил магадгүй ингээд материалаа бэлдээд өгч чадаагүй байсан ч гэсэн тийм дараагийн одоо ингээд 2 юм уу 3 жилийн дараа ч гэсэн сайн төсөл гарч ирэхэд ер нь явах тэр залгамж халаа юмыг яаж үүсгэх боломж ер нь байхаар та бүгд маань харж байгаа байт. За цөлжилтөө тэмцэх талуудын баг хурал COP17 бол одоо яг энэ цөлжилтөө тэмцэхтэр одоо дэлхийн хэмжээнд хамгийн том одоо баг хурал гэж хэлж ер нь болно. Тэгэхээр энэ баг хурлыг зохион байгуулахаар бол маш одоо олон орнод хүсэлтээ өгж одоо өрсөлдөөний үндсэн дээр бол одоо Монгол Улсын засгийн газар санаачлаад ингээ COP17 2026 онд зохион байгуулахаар болсон байгаа. За одоо мөн Монгол Улсын санаачлагаар нэгдсэн үндэсний ерөнхий ассамблеийн байгууллагын ерөнхий ассамблеийн хурал дээр болвол одоо 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил болгон бол зарласан байгаа. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч бол өнгөрсөн жилийн 12 дугаар сард Италид очиж нүүбийн хүнсүт аж ахуй байгууллага дээр бас нээлтийг нь хийсэн. Тэгэхээр бол энэ 2026 он бол Монгол Улсын доктортой хөгжил за энэ байгаль орчинд ээлтэй энэ чиглэлд бол одоо Монгол Улс манлайлт юм а гэдгийг бол харуулах ийм жил болж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр бол одоо энэ COP-ийн хүрээнд бол Монгол Улсаас санаачлагууд төвшүүлж байгаа. Энэ бол хамгийн нэгдүгээрт нь бэлчээрийн менежмент, за ус бэлчээрийн менежмент буюу одоо газар, за ус, за байгаль дээлтэй дэд бүтц гэдэг ингээд ийм 3 одоо санаачлагыг бол төвшүүлж байгаа. Тэгэхээр одоо Монгол Улсад одоо энэ COP17 хийсэн бол нэг ач холбогдолтой одоо Монгол Улсын нийт бэлчээрийн 76 гаруй хувь нь одоо цөлчүүдийн энэс одоо 20 гаруй хувь нь нэн одоо доройтсон байна гэсэн ийм одоо харамсалтай судалгаа гарсан. Одоо мөн Монголын одоо шар шорон шуурга одоо зөвхөн Монголын асуудал биш, энэ бол одоо бүс нутгийн хэмжээндх асуудал болсон байна. Тийм учраас одоо Монголд бас энэ асуудлыг зөвхөн Монголдоо биш бүс нутгийн хэмжээнд ингээд дэлхийд дээр хамтарч энэ асуудлыг одоо байгаль асуудлыг шийдэх ёстой юм байна. Энэ байгаль орчны одоо
асуудал одоо энэ дэлхийн дулаар л гэдэг бол одоо зөвхөн нэг орны асуудал бол биш болоод байна. Гээд ингээд одоо дэлхийн олон орн нэгдээд энэ зөвлөлтийн эсрэг бол хамтдаа тэмцэж байна. Тэгэхээр Монгол улс энд манлайлж байна гэж хэлж болно. Тэгэхээр үндэсний ногоон лаб маань бол одоо бид нар төсөл хүлээж авахдаа илүү бэлчээрийн менежменттэй холбоотой төслүүдийг нэн тэргүүний чиглэл олгож авна гэсэн одоо бид нар энэ зорилтыг тавьж байгаа. Одоо яагаад гэх юм бол бас бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жилийн дээрээс энэ COP17-аас энэ санаачлагуудыг дэвшүүлж байгаа гэсэн үндсэн дээр энэ тэргүүлэх чиглэл болж байгаа ойлгож хүлээж авч байгаамаа. Мөн энэ одоо үндэсний ногоон лаб нь бол зөвхөн энэ COP17-оор бол хязгаарлагдахгүй. Энэ одоо санаачлах платформ маань бол бас энэ жил одоо зөвхөн одоо COP17-гийн томоохон арга хэмжээ болж байгаа учраас энд уялдуулаад энийг одоо ашиглаад гэдэг юм уу те дэлхийн бас олон томоохон зочдыг бас хүлээж авна. За дээрэс нь одоо яг энэ одоо олон улсын байгууллагууд тэргээд нэлээд одоо олон тооны зочдыг бол хүлээж авахар бэлтгэл ажлыг хангаад байж байгаа учраас бид нар бас COP17-тай уялдуулаад одоо 8 сард болох энэ арга хэмжээнд дэр одоо сайжруулсан төслүүдэд танилцуулна гэж байгаа. Харин үндэсний ногоон лаб маань болвол шалгаруулсан төслүүдээ сайжруулад ингээд National Green Lab.org гэдэг вебсайтн дээр одоо байршуулна. Ингээд одоо копи үеэр танилцуулна. Харин хөрөнгө оруулалтыг одоо заалшгүй олж өгнө гэсэн одоо ийм амлалтыг бол бид нар бол өгөөгүй. Зөвхөн төслийг нь одоо үн төлбөргүйгээр одоо сайжруулж өгнө гэж байгаа. Тэгэхээр энэ үндэсний ногоон лаб маань бол ерөөсөө яг энэ сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Эдгээр одоо Монголын бизнесийн зөвлөл, байгалийн өв сан, за мөн одоо дэмжигчийн байгууллагууд бүгдээрээ одоо сайн дурын үндсэн дээр энэхүү одоо үйл ажиллагааг хийж байгаа. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө гүүр болж байгаа гэж хэлж болох юм. Нөгөө төгөр бас одоо гүүр болж байгаа гэдэг нь одоо би сая ярианы ихэнд бас түрүүн хэллээ. Энэ дээр бас энэ хөрөнгө оруулагчид болон энэ дээр бас итгэлцлийн бас юм асуудлууд бас гардаг те. Тэгэхээр одоо манайхаас илүү одоо сайжруулсан төслүүд маань бол итгэлд авах үз. Төслүүд байх юм аа те. Ард нь ингээд төслүүдээ хэрэгжүүлээд явах юм байгууллагууд байх юм аа гэдэг дээр бол хөрөнгө оруулагч нар бол одоо итгэлтэй болно. Дээрэс нь бол манад лаб дээр өгсөн төслүүд дээр одоо манай хоёр байгууллага маань бас гэрээ хийж байгаа. Одоо нууцлалын гэрээ хийж байгаа. Тийм учраас бол бас өгсөн төслүүд маань бол одоо зөвхөн одоо бидний зорилгод одоо нийцүүлсэн ийм байдлаар л одоо хэрэглэгдэнэ гэдэг талаас нь бол энэ нууцлалын гэрээг бас хийж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй болов. Тэгэхээр энэ бол одоо нөгөө үндэсний ногоон лаб ингээ COP17 гэдэг хараа зөвхөн энэ жил ингээ хэрэгжээд дуусах юм шиг юм бас нөгөөтэйгээр бас буруу ойлголт төржиж магадгүй гэсэн үүднээсээ бид нар бол энийг олон жилийн одоо үргэлжлэх ийм санаачлага болно гэж бол харж байгаа. За BCM маань бол яг энэхүү одоо үндэсний ногоон лаб санаачлага тэгээд миний харж байгаагаар бас маш олон энэ бол яг стейкхолдеруудыг зохицуулах, уулзуулах, за эргээд сургалт одоо олон талаараа яг ингээд яг юу гэдэг маш юм зохион байгуулалтыг одоо гол нурууг бас ер нь нэлээд хариуцж ажиллаж гин үү гэж ойлгож байгаа. Хэрвээ үнэхээр одоо юу гэдэг төслүүд маань олон улсад одоо тодорхой хэмжээнд одоо юу гэдэг амжилттай 1-2 төсөл ч гэсэн ингээд энэ жилийн хувьд авч чадах юм бол энэ бол цаашдаа бас айгүй сайн кейс болоод эргээд одоо юу гэдэг олон талт хэлбэрээр бас одоо үнэхээр Монгол улс чинь бас ийм одоо bankable одоо инвестмент авах чадамжтай юм байна гэдгийг харуулах ийм гоё кейс болох болов уу гэж хараад байна л да. Тэгэхээр төслүүд маань ер нь одоо хэр хийж байна те ер нь ямар хуу төрлийн төслүүдийг одоо яг энэ маань бас ингээд цөлжилт за тэгэл яг бидний нөгөө одоо Монгол улс тулгарч байгаа л асуудалтай холбоотой тэгсэн мөртлөө бас яг нөгөө талаасаа эн чинь sustainable байх хэвээр
хөрөнгө оруулалт хийгдээд бизнес модельтэй байх хэвээр бас ингээд тодорхой хэмжээнд ингээд chain гэдэг ингээд ярахаар нэг талаасаа маш өргөн хүрээтэй байгаа боловч ер нь ингээд одоо хүмүүс бизнес эрхлэгчдийг бид нар яаж урам зориг өгж ингээд санаагач байсан, төслөөч байсан ер нь одоо илгээх ёстой гэж одоо компанид ажлыг ер нь өрнүүлж байгаа тийм. Догийн байдлаар бол бид нэр дөнгөж энэ сарын ихээр бид нар нөгөө нэг төслүүд авч ирсэн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бид нар нэлээд хэдэн хөргөн төслүүд бас ирсэн байгаа. Тэгэхээр хараад ахаар илүү нөгөө нэг айгу чиглэл дээр айгу илүү тийм шинэлэг сандаачлагч дээр одоо холбоотой тийм төслүүд бол ирсэн байсан. Мэдээж тэр нь болохоор яг нөө бэлчээрийн марж аж ахуйгаас гадна бидний бас сонирхлыг татсан болохоор технологийн тийм шинэлэг санаачлалгуудын төслүүд бас нэлээд орж ирэхээр харагдаж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт энэ 7 хоногт бид нар сая мэдээлэл өгөх зорилгоор яг энэ төсөл рүү манай National Green Lab дээр төслөө өгөх сонирхолтой байгаа байгууллагуудад мэдээлэл өгөх зорилгоор вебинар зохион байгуулсан байгаа. Тэгэхээр тэр вебинараар бидний төсөөлснөөс хамаагүй олон хүмүүс оролцогчдод айгүй оролцож мэдээлэл бол авч байгаа. Тэгэхээр бидний хүлээлтээр бол одоо энэ 7 хоног болон дараагийн 7 хоногор бол бид нэр илүү төслүүдээ одоо хүлээж авах нь гэсэн одоо хүлээлттэй бол байгаа. Тэгэхээр бид нар бол бэлчээрийн мал аж ахуй те энэ төрөнд жавхлан зөвлөх бол манай нэмэндээ цагшлыг хийсэн яг ганцхан бэлчээрийн мал аж ахуйгаас гадна нэг шинэлэг санаа технологийн төслүүд бас энэ дээр бол бүрэн нээлттэй. Тэгэхээр тэр нь болохоор Монгол улсад бас хэрэгжиж болж байгаа одоо тийм технологийн солиушнууд байх юм бол тэрийг бас бид нар дэлхийд гаргахад нь бас яг энэ COP17 хурлаараа бас одоо бусад олон улсын оролцогч нартаа бас одоо хүргэх боломжтой байгаа даа. Тэгэхээр манай Монголын бизнесийн зөвлөлтөөр бол бас стартап гэх одоо innovation тал руу ажилтдаг агуулan бас зарим нэгэн компаниуд байдаг. Тэгэхээр тэднэрийн бас бид нар Монгол компаниуд одоо бас дэлхийд өрсөлдөхүйц юм санаачлах технологийн шинэлэг тийм юу байж болох юмаа гэдгийг бас бид өөр ажиллаж байгаа. Тэгэхээр бизнесийн байгууллагуудаас ганцхан нөгөө нэг бизнесийн байгууллагууд ч уулуурхаа дээр чиглэрхэд бид нар уулуурхаа одоо үйл ажиллагаа явуулахаас гадна одоо байгаль орчинтэй буцаас нөхөн сэргээх болно. Тэр тухайн бүс нутагтаа бас одоо нөгөө нэг иргэдийг оролцуулсан байгальтай ээлтэй тэм төслүүдийг бас хэрэгжүүлдэг. Тэгэхээр биднийг харж агаар бас зарим нэг томоохон одоо уулуурхаа болон хүн төлөвлөрөөр явдаг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд давхар ийм төслүүд дээр бас ажилладаг. Тэрийгээ бас манай National Green Lab-аар бас оролцуулах саналтай хүсэлтэй байгааг нь бол бид нэр сүүлийн хэдэн 2-7 хоногт бол ажиглагдаж харагдсан байгаа. Тэгэхээр тэн дээр бол бид нар айгу баяртай байгаа. Ганц одоо энэ чиглэлээр ажиллаж байгаас гадна өөр одоо том Монголын одоо урдаа барьж байгаа банк санхүүч гэдэг юм уу, уулуурхаач гэдэг юм уу үйлдвэр явуулж байгаа байгууллагууд бас өөрсдийн гэсэн тэр ногоон чиглэл рүү явуулж байгаа өөрсдөө нийгэмд өгч байгаа одоо нийгэмд одоо өгөх тийм бүтээмжтэй тийм төслүүд дээр бас нээлттэй бас бид нартай хамтарч ажиллах болно шүү. Тэгэхээр тэн дээр нь бид нар бас яаж ажиллаж байгаа гэхээр өнгөрсөн 7 хоногт дэлхийн байгаль орчныг хариуцсан захирал нь бас ирсэн байгаа. Тэгэхээр COP17 хурлын үеэр одоо энэ санхүүгийн байгууллагууд нэлээд Монгол руу яаж хэрхэн ногоон одоо санхүүжилт олгох тэрний төрөслөн хувийн хвшлийн оролцоотойгоор ийм холимог одоо санхүүжилтийн төлөвлөлтийг бас яаж Монгол руу идэвхтэй оролцуулах уу гэдэг дээр нэлээд анхаарал ажил өгж байгаа. Тэгэхээр Монголын бизнесийн зөвлөл нь болохоор хувийн хвшлийн оролцоог бас тэр хэмжээгээр дэмжиж өгөөд яаж одоо бас одоо нэг санхүүг хөрөнгө оруулалт бас Монгол руу татаж оролцох дээр нь бас өөрсдийн хувь нэмрээ оруулаад яг энэ дээр COP17 хурлаа бас нэг болж байгааг адилхан болон Монгол руу хэрхэн хөрөнгө оруулалт татах дээр бас бид нэр илүү нөгөө нэг сурталчилгаа мэдлэг мэдээлэл өгөх тал дээр бас яг үг ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүрээндээ бид нар бас дэлхийн банктай болон бусад олон улсын байгууллагуудтай нэлээд олон арга хэмжээ бас бизнесийн байгууллагуудын янз бүрийн боломж байдаг шүү гэдэг дээр нь бас илүү мэдлэг мэдээлэл өгөх тал дээр одоо энэ 8 сар хүртэл болон цаашаа нэг COP17 чинь Монгол улс одоо ер нь бол 2 жилийн турш яг президент гэж явах юм. Тэгэхээр зөвхөн ингээд COP17 хурал болоод бол дуусчихгүй. Тэгэхээр бид нэг 2 жилийн хугацаанд бас Монгол дээрийг энэ бид нарт дэлхийгээс өгч байгаа энэ анхаарал нь Монгол улс дээр байх учраас энийг нь ашиглаад бид нар бас яаж өөрсдөө өгөөчтэйгээр хувьш болон нийгэм байгальтаа ээлтэйгээр бас ашиглах гэдэг тэр мэдээллийн илүү олон хүмүүст хүргэхээр ажиллаж байна да. Зөв баярлалаа. За би бас эргээд
номдэр захирлаас асууя. Ер нь энэ одоо яг ногоон санхүүжилт гэдээ ярихаар за тэр дотроо бас яг энэ бэлчээрийн доктортой төсөл за үнэхээр энэ одоо газрын доройтол гэд тодорхой хэмжээнд яг асуудлуудыг ярьж байна. Сая бас сувда захирал маань хэлж байна те. Ер нь бол одоо энэ магадгүй карбон төрлийн гэдэг юм уу, технологийн гэдэг юм уу, илүү ингээд сонсгоор нэг бол ингээд бас уул уурхайн өөрсдийнх нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг төслүүд орох ёстой ч юм шиг те. Эсвэл яг ингээд магадгүй хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч нар хөрс одоо цөлжилттэй юм шигч те. Эсвэл ингээд магадгүй яг ингээд мод тарих ёстой ч юм шиг те. Ер нь ингээд төслүүдийг харахаар одоо компаниуд маань ер нь энэ ногоон санхүүжилтийн ингээд ойлголтууд нь сайн байгаад ер нь одоо байж байгаа төслүүдээ одоо яаж ингэж сайжруулж өгөх ёстой юм бэ тий. За би бас дахиад нэг нэмээд асуудахад түрүүн бас нэг та айгүй одоо зөв надад бол одоо асуумаар санагдсан нэг өнцг нь нэг chain гэдэг та өнцөг бас хэлсэн тий. Тэгэхээр тэр chain гэдгийг өшөө дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч. Ер нь яаж мэдээж эн чинь ингээд зарим талаасаа сонсгоор айгүй хол манай бизнес одоо юу гэдэг манай стартап арай болоогүй бид нар эсвэл одоо юу гэдэг яг ингээд аймаг сумдын иргэд нийлээд төсөл боловсруулад оролцож болох уу ч гэдэг юм уу те. Ер нь яг бид нар чинь ингээд ямар төвшөндөө оролцох хэрэгтэй юм бэ те. Ард иргэд нийлээд оролцож болох уу? Эсвэл одоо аймаг сумд багтаа үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн болон юмнууд оролцож болох уу тий. Ингээд нэг юм бас нэг 3 дугаарт нэмж асуумаар байгаа нь ер нь энэ ногоон санхүүжилт за энэ National Green Lab-ийн маань харж байгаа төсөл өөрөө ер нь ямархуу ийм одоо ticket size гэж ярьдаг те. Бас хөрөнгө оруулалт хайж байгаа төсөл байх хэрэгтэй юм бэ. Энд чинь одоо 10 сая төгрөгийн тухай яриад байна уу? 50 сая төгрөгийн тухай ярьж байна уу? Эсвэл одоо тэрнээс илүү байх нь өөрөө одоо sustainable green investment-ийг татах нөхцөл талаасаа тий. За эхлээд яг хуу ticket size-ийн хувьд бол бид нар ямар нэгэн хязгаарлалт тавихгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө талдаа одоо энэ коп хуралд оролцох. За копор ер нь хязгаарлахгүй тий. Хөрөнгө оруулагчдын төрлийг харах юм бол янз бүр байгаа. За мэдээж томоохон одоо бүр гадны одоо impact fund-ууд хөрөнгө оруулагч нар бол 100 сая доллараас дээш төслүүд сонирхдаг ч гэдэг юм уу ингэж бол ярьдаг тий. Гэхдээ Монгол улсад ч гэсэн байгаа хөрөнгө оруулагч нар бол зөндөө байдаг. Одоо зөвхөн жишээлхэд энэ үндэсний ногоон лабыг одоо нээлттэйсний дараа Монголын доктортой санхүүгийн холбооноос хамтарч ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлсэн. Тэгээ зарим нэг яг зээлийн одоо санхүүжилт хүсэж байгаа төслүүд дээр ямар нэгэн барьцаа хөрөнгөхгүйгээр хөнгөлөлтөй нөхцөлтэй одоо 50 орчим сая төгрөгийн ч гэдэг юм уу те жижиг дунд бизнес эрхлэгч тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид хэрвээ байх юм бол тэр төслийг дэмжиж бид нар санхүүжилт болгож болно гэдэг юм уу те. Ингээд хөрөнгө оруулагч нарын нөгөө нэг олгож боломжтой хамтарч ажиллах боломжтой тэр санхүүжилтийн нөгөө төрөл хэлбэр нь хэрэгслүүд нь айгүй өөр байдаг. За олон улсын байгууллагууд дээр бол жишээ нь зарим нь одоо инновацийн грантууд бид нар байж болох юм гэж ярих жишээний тий. Тэгэхээр бид нар дүн дээр нь бол нэг тийм одоо хязгаарлалтыг бол тавихгүй байгаа. Зүгээр шалгуур дээр нэг сайн анхаарах юм түрүүний хэлдэг бол байгаль орчны нөгөө бэлчээрийн дороотлын асуудлыг шийдвэрлэхэд тухайн төсөл маань яг яаж ямар үр нөлөө үзүүлэх юм тэр нь тоон үзүүлэлтээр суурь нөхцөл байдал ямар одоо тэр төсөл хэрэгжснээрээ хэдий тэгэхэд ямар үр дүн гарах юм гэдгээ харуулах чадвартай байх хэрэгтэй тий. Хоёрдугаар тэр нөгөө санхүүгийн хувьд тодорхой хэмжээний доктортой байдлыг хангасан байх хэрэгтэй гэдгийг хэлсэн. Гуравдугаар бас нэг харж байгаа шалгуур нь болохоор ерөнхийдөө төслийн бэлэн байдал мэдээж манай энэ санаачлаг маань бол одоо эхлээд удаагүй байгаа коп хурал маань одоо 8 сард болох гэж байна тий. Тэгэхээр бид нар бас богино хугацаа байгаа учраас нөгөө төслүүдийн бэлэн байдлыг хангахад бас бүр их одоо дөнгөж санаа төвшөнтүүдийн одоо байгаа энэ төслүүд дээр хэмжээний дэмжлэгийг бас үзүүлж чадахгүй байх учраас суурь ажлууд юу хийгдсэн байна те судалгаа мэдээл бас туршилтын төвшөнд ч юм уу за одоо төслүүдийг хэрэгжүүлэхэд нэг чухал зүйл нь болохоор орцогч талуудтай те хамтарч ажиллах анхан шатны одоо тэр хилцээрүүдээ хийсэн байхнаас чухал байдаг. Тэр бэлэн байдлыг хангана мэдээж төсөл хэрэгжүүлж байгаа тухайн байгууллага нэг байгууллага байж болно. За
тухайн орон нутагт одоо амьдарч байгаа иргэд нийлээд хийж болно. Хувийн хвшилтэд хэд хэдэн байгууллагууд нийлээд хийсэн ч байж болно. Гэхдээ тэр төсөл хэрэгжүүлэгч багийн туршлага мэдээж заашгүй чухал. Тэр бол хөрөнгө оруулагчдын хардаг, энэ төрөнд хардаг тий шалгуур байгаа. За 5 дахь нь тавьж байгаа шалгуур нь болохоор нэг шинэлэг байдлаг гэж байгаа. За яг хөө тэр одоо инновацлог гэхээр заавал одоо нэг технологич гэдэг юм уу тийм шийдэл гэхээсээ илүү ойлгох ёстой зүйл нь Монгол улсад одоо энэ бэлчээрийн дөрөвдөлтэй тэмцэх маш олон санаачлал төсөл хөтөлбөрүүд өмнө нь хэрэгжижсэн. Янз бүрийн арга хэмжээнүүдийг авч ирсэн тий. Тэрнээс юугаар онцлогтой, яагаад ялгаатай, яагаад энэ төслийг бусад олон санаачлагаас бид нар ялгаж тий КОП хурлын үеэр олон улсад бид нар бас ингээд таниулгад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм бэ. Тэрийг маш тодорхой үзүүлэх хэрэгтэй. За тэгээд мэдээж энэ бэлчээрийн одоо энэ асуудал, газрын дөрөвдлийн асуудал цөлжилтийг ярихаар энэ бол зөвхөн дан ганц технологи юм уу? Дан ганц санхүүгийн шийдлийг гаргаж шийдэгчдэг биш. Аль болох эднэр маань хоорондоо яаж холбогдохын тий зохицоор нь харсан шийдэл байх тусмаа л илүү одоо нөгөө шалгаргахад тий хөрөнгө оруулагч нарт бас ингээд санхүүжүүлэхэд ойруулж одоо жишээ нь ихэд зөвхөн технологийн шийдэл дээр нь ажиллаж байгаа байж болно тий маш гоё технологийн шийдэл гаргацаа одоо бэлчээрийн одоо ерөнхийдөө зураглалуудын гаргах бэлчээрийн төлөв байдлыг илүү технологи ашиглаад тий зардал багтаагаар одоо хэмждэг технологи гаргацсан байлаа гэж бодоход бидний арах юм нь тэр технологио тэгвэл яаж цаашдаа бизнесийн модель болгож бизнесийн загварлах гэж байгаа тий хин тэрийг авахын хин тэрийг санхүүжүүлэхин яаж тэрийг одоо скейл ап хийж болохын гэдэг хэсгийг харах учраас аль болох тэр одоо өртгийн сүлжээ гэд тий бусад аль салбартай холбох уу аль санхүүжилтийн загвартай холбох боломжтой байна орон нутгийн иргэдийнхээ оролцоог яаж хангасан байна гэд тэрийг зохицоор нь харахыг бидгээд бас нэлээд хичээж байгаа гэсэн үг. Тэгэхээр аль болох төсөл хөтөлбөрүүд байна тэр талаасаа бас өөрсдийнхөө бэлэн байдлыг хангаад тэрийгэ бичиж ирүүлээ сайн. Нөгөө талдаа гэхдээ энэ платформын бас нэг зорилго нь юу вэ гэхээр заримдаа ингээд яг тодорхой энэ асуудал дээр шийдэл гаргацсан төслүүд агиох байдаг. Гэхдээ ингээд нөгөө үйлдвэртэй очиод холбогдъё гэдэг юм уу эсвэл санхүүжүүлэгчтэй очиод холбогдъё гэдэг юм уу тэр нэг хамтын ажиллагаа нэг одоо хоорондох холболтууд нэг жоохон сул байдаг шүү дээ тий. Тэгэхээр бид нар үнэхээр хоорондоо бас ингээд нийлүүлээд явчих юм бол энэ илүү гой санаачлаг болох боломжтой байна гэсэн ийм төслүүд ороод ирэх юм бол тэр хооронд нь танилцуулж өгөхтэй хамтарч ажиллах тэр боломжуудыг нээж өгөхт нь бас ингээд ажиллая гэсэн ийм зорилготой байгаад байгаа гэсэн үг. Би бас танаас шууд нэмээд нэг зүйл асуучих гэж бодлоо. Одоо ер нь Монголын ногоон төслүүдийн хамгийн том саад бэрхшээл нь ер нь юу байна те? Ер нь мэдлэг чадвах одоо санхүүжилт гэд ярил ер нь юу нь ер нь хамгийн том саад бэрхшээл болж байна тий. Яг уу ногоон төслүүд дээр үүсдэг нэг санхүүжил талаасаа ярил нэг үүсдэг жоохон бэрхшээлтэй зүйл нь юу байдаг гэхээр ногоон төслүүд маань нэгдүгээр анхан шатны хөрөнгө оруулалтанд зарим тохиолдолд жоохон өндөр байдаг. Тэ энгийн барилгатай харьцуулбал одоо ногоон барилгыг нэг дунджаар 20-30% зардал илүү өндөрч гэдэг юм уу те. Иймэрхүү тооцооллууд байдаг. Гэхдээ тухайн төсөл маань уул нь бол урт хугацаанд илүү ашигтай байдаг. Яагаад гэвэл ногоон барилга эрчим хүчний хэмнэлтэд барилга гэдэг одоо би барилгаар жишээ аваад байгаа шүү дээ те. Зүгээр ярихад ашиглалтын зардал багт. Аяанда төсөл анхны хөрөнгө оруулалт нь жоохон өндөр ч гэсэн аяанда ашиглалтын зардал нь угаасаа бага байдаг учраас хөрөнгө оруулалтаа ингээд нөхч чаддгаараа айгуу даваа онцлогтой. Гэхдээ нөгөө төслүүд маань эхлээл хэрэгжүүлэхийн тулд мэдээж илүү өндөр хэмжээний санхүүжилт хэрэгтэй байдаг учраас заримдаа санхүүжилтийн өртгийн асуудлууд бол үүсдэг. За яг одоогийн байдлаар одоо Монголын банк санхүүгийн байгууллагууд бол бүгдээр энгийн зээлтэй харьцуулбал ногоон зээлээ хөнгөлөлтөө нөхцөлтэй болгодог. Одоо дундчаар нэг зээлийнхүү 21% байхад ногоон зээл нэг 18, 16% тий. Заримдаа одоо энэ засгийн газрын хөтөлбөртэй зээлүүд бол нэлээд бага хүүтэй байгаад байгаа шүү дээ. Тэр энэ боломжуудыг бол олгож байгаа. За хэдий хүү арай бага байх одоо энэ боломжууд байдаг ч гэсэн нөгөө талдаа ногоон одоо энэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нар дээр зөвхөн нэг анзаардаг зүйл нь ер нь олоос ч гэсэн ярьдаг. Ногоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэвэл эртнээс төлөвлөх ёстой. Бүх төслөө төлөвлөсний дараа гинт нэг ногоон технологи нэмэгч гэдэг юм уу гэд явах юм бол энэ яг өртөг өндөртэй хэрэгжилтний түвшинд ч гэсэн айгүй хэцүү болно тий төслийг одоо хугацааг нь хойшлуулна удаашруулна. Тэгэхээр аль болох эртнээс төлөвлөх ёстой. Яг одооноос төслөө төлөвлөхдөө би энэ төслөө яаж ногоон шалгуурт нийцүүлэхээр тий эрчим хүч хэмнэх юм уу байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг бий болгох юм уу тий ус хэмнэх юм уу бохирдлыг бууруулах юм уу тэр зорилтуудад яаж хэрэх үү гэдгийг анхнаасаа зөв төлөвлөөд явчих юм бол ногоон төсөл байна бүх талаараа айгүй ингээд ашигтай байхгүй юу тий
Хоёрдугаарт одоо ногоон төсөл мөн байна уугүй юу гэдгийг заашгүй баталгаажуулахыг хөрөнгө оруулагч нар бол шаарддаг л да. Банкн дээр очсон ч гэсэн заавал шаардсан. Заримдаа тэрэн дээр хөндлөнгийн баталгаажуултыг бол шаарддаг. Тэгэхээр мэдээж тэр баталгаажуултын ажлыг хийхээр бас ахиад нэгдүгээр жоохон цаг орно тий. Тодорхой дата мэдээллүүдийг өгнө. Баталгаажуултын ажилтай холбоотой заримдаа зардлууд ордог. За дээрэс нь яг Монгол улсад одоо байгаа бас нэг жоохон хүндрэлтэй зүйл нь баталгаажуултын байгууллагууд ерөөхдөө жоохон бага байгаа. Тэгэхээр заримдаа нөгөө Монгол улсад бас ийм эрхтэй аудиторууд тий ногоон төслийн аудиторууд зарим чиглэлээр байхгүй олон улсын зөвлөх оруулж ирэх хэрэгтэй болно тий. Тэгэхээр төслийн зардал маань жоох өсдөг ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд байдаг. Гэхдээ энэ дээр голдуу хөрөнгө оруулагч нар маань бас грантууд олгоод техникийн тусалцаа олгоод эрчим хүчний аудит хийлгэлээ гэхэд ногоон зээл хэрэг авчих юм бол аудитын зардлыг нь хуваалцаад буцаад олгочдөг ч гэдэг юм уу. Иймэрхүү санаачлагууд бол хөрөнгө оруулагч нар дээр маш их байдаг. Тэгэхээр ногоон төслийг бас тийм хэцүү гэж бодолгүй анханаас нь нөгөө төслөө төлөвлөхдөө л сайн бодоод ойлгоод ямар шалгуурууд нийцүүлэх ёстой байдгийг гэдгийг ингээд судлаад явах юм бол ногоон төсөл олон талаараа урт хугацаанд бол маш их ингээд ашигтай одоо бид нар Монгол улс ч гэсэн харж ш тэрчим хүчний үн бол байнга өсөж чинь тий. Тэгэхээр анханасаа байшингаа ногооноор барьсан хүмүүс бол одоо ингээд урт хугацаанд бол маш их ашигтай хэмнэлттэй тий гэд явж байгаа аахгүй юу тий. Тэгээд бизнесийн байгууллагуудтай ярихад ч гэсэн ерөн зөвөр нөгөө байгаль орчны төслийг уламжлалт ойлголт нь бол дандаа л нэг юм одоо нийгмийн хариуцлагын хүрээнд л хийдэг тий. Төслөө хийчээд одоо дараа нь бургасаа тарьчих штэ ингээд тиймэрхүү ойлголтууд байна штэ тий. Тэр бол айгу буруу ахгүй. Яагаад гэвэл бид нар ингээд хүн ч гэсэн адилхан бизнес бүх бизнесүүд адилхан байгалийн доктортой нөөц байхгүй бол ямар ч бизнес төсөл үйл ажиллагаа явуулж чадахгүй тий. Ус байхгүй бол уул уурхаан салбар үйл ажиллагаа явуулж чадахгүй тий. Бэлчээр одоо эрүүл байхгүй бол хөдөө аж ахуйн салбар, ноос ноолуур гэдэг бид нар одоо жинхэнэ нөгөө эдийн засгаа төрөлжүүлэх гэдэг байгаа тэр салбарууд маань яаж доктортой цаашаа өсөлттэй байх юм те. Тэгэхээр бизнесийн байгууллагууд аюул сайн ойлгох хэрэгтэй юм. Ногоон төсөл, ногоон үйл ажиллагаа явуулна, байгаль орчин хамгаалалт хөрөнгө оруулалт хийн гэдэг нь нийгмийн хариуцлага биш. Энэ бол стратегийн шийдвэр байхгүй юу? Бизнесийн байгууллагыг зөв эрсдлийн удирдлага хийж байгаа урт хугацаанд өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг тогтвортой байлгах тэр суурь үндсэнд хөрөнгө оруулалт хийж байгаа ийм ойлголт учраас одоо дэлхийд даяар ч гэсэн тийм ногоон хөрөнгө оруулалт, ногоон бизнес, ногоон эдийн засаг гэдэг ойлголт маань бол хөгжөөд байгаа. Тэгэхээр бол энэ бол зөвхөн байгаль орчны салбарын байгаль хамгааллын асуудал биш, бизнесийн үн цэнийг нэмдэг аягүй чухал ийм боломж гэж ер нь бол харах нь аягүй чухал байна. За баярлалаа. Яг л таны хэлсэнчлэн ер нь бол эхний хэлжинд бол одоо нийгмийн хариуцлага гэх юм уу те яг үнэндээ ингээд бараг одоо бизнесээ олцоод дараа нь нөхөн сэргээчи эсвэл тодорхой хэмжээнд үйл ажиллагаа хийчи гэдэг энэ бас тодорхой хэмжээнд сэтгэлгээний бас урт хугацааны стратегийн гэж хараасаа гэж үсэж байгаа энэ зүйлүүд бол яг л бодит амьдрал дээр дутагдж байгаа маш том одоо би бол бас нөгөө гацаа байна уу гэж бас санал нэгтэл бодож илаа. Би бас жавхлан зөвлөхөөс үргэлжлүүлээд асуухад та бас түрүү нэг зүйлийг нөгөө онцлоод хэлсэн. Ер нь бол нөгөө бизнесийн байгууллагууд гэхүү эсвэл одоо иргэн хувь хүн гэхүү хэн болгон өнөөдөр мэдээж одоо төсөл илгээх боломж нь бол байгаа. Гэхдээ та түрүүнийг онцлоод надад хэлчих шиг санагдсан. Яг тэр нэг одоо төслийн нууцлал гэд та ярьж байгаа шиг байна. Тэр яагаад бас ер нь одоо чухал байна те. Миний бодлоор бас ингээд зарим талаараа бодохоор маш олон төслүүд ирээд нээлттэй одоо юу гэдэг сан гэд цуглараад магадгүй энэ ид чинь ер нь ингүүл зүгээр юм байна. Энэ ид чинь бас ингүүл зүгээр юм байна гэдэг талаасаа ер нь нөгөө нээлттэй байх боломжтой юм шиг бас санагдаж байна те. Тэгэхээр яг хөө мэдээж одоо юу гэдэг эргээд нөгөө цугларч байгаа төслүүд маань ингээ харахаар ёстой ингээ за юу гэдэг мянган төсөл ирчлээ гэж бодъё л доо. Тэгэхэд яг одоо номдэр захирлын хэлдгээр энэ эдий чинь тэгвэл ийм байгууллагатай холбоод ингэж болох юм байна. Магадгүй BCM ч гэсэн одоо тодорхой хэмжээнд дараагийн зөв холболтуудыг хийх те эргээд одоо юу гэдэг тэр талаасаа харуул ер нь яагаад эн чинь нээлттэй байж болохгүй юм те
яг тэр нэг төслүүдийн ингээд нууц байлгах одоо хэрэгцээ шаардлага ер нь байгаа юу те. Би бол бас бодоход тэртээ тэргүй энийг нөгөө олноороо хилцүүл нэг талаараа зүгээд бас үг байдаг шиг гээд танаас асууя. За энэ төслийн санаа одоо зарим сая одоо нөгөө төслийн бэлэн байдлын хангасан төслүүд тийм үү тэр дээр бол одоо төслөө бичээд одоо бүрэн хэмжээнд бэлэн байдал хүрсэн хэрэг төслүүд байвал те тэгвэл одоо энэ дээр маш их одоо хүмүүс цаг хугацаагаа зарцуулна. Одоо олуулаа ганцхан хүн ажиллахгүй энэ ч одоо санхүүгийн мэдээлэл техникийн үнэлгээ гих мэтчлэн энэ зүйлсүүдэд одоо нарийн сууж иж те хийдэг байгаа. Тэгэхээр энэ бол одоо нөгөөтэйгөр бас одоо хүний хөдөлмөр дата юуны хөдөлмөр тэгэхээр тэрийн болохоор одоо төсөл илгээж байгаа одоо хүмүүс маань бол энэ дээр бас одоо тун эмзэг ханддаг. Тийм учраас одоо манай байгалийн өв сан болон бизнесийн зөвлөл маань одоо энэ нууцлалын гэрээг бол зохион хийж байгаа одоо бүх юунууд юм да. Тэгэхээр бол анхны ирсэн төслүүдийг бол бид нар шууд одоо олон нийтэд ил болохгүй тэндээсээ сонгон шалгаруулад тэгээд сонгон шалгаруулаа сайжруулсан төслөө бол харин одоо нөгөө вебсайт дээр байршуулна. Тэрэнд бол ягаад одоо нээлттэй байршуулж байна вэ гэхээр хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох шаардлагатай учраас байж байгаа гэсэн үг. Тэгэхээр гол санаа нь бол яг хуу итгэлтэй манайд одоо төслөө илгээхэд бол ямар нэгэн байдлаар одоо төслийн санаа нь алдагдах ч гэдэг юм уу өөр нэг одоо магадгүй том компани хараад хэрэгжүүлэх одоо нөхцөл байдлыг үүсгэхгүй ер нь бол одоо бидэнд итгээд материалаа сайн илгээгээрэй гэдэг өнцөг ер нь бол байгаа юм байна тийм. Одоо чин дөнгөж одоо National Green Lab вебсайт маань бас ашиглалтанд ороод одоо дөнгөж 2 сард бид нар нээлттэй хийсэн. Тэгээд 2 сард нээлттэй хийгээд энэс хойш бол одоо вебсайт маань бас ашиглалтанд ороод бол удаагүй байна. Одоо 4 сарын 5 хүртэл бол төслүүдээ бид нар хүлээж авна гэж байгаа. Тэгэхээр бол одоо бид нарт бас итгэж болно. Энэ бол төр хувийн хвшлийн одоо public private partnership гэж ярьдаг те. Тэгэхээр ийм бас ийм одоо цаашдаа ирээдүйд одоо бас ийм сонгодог ийм төр хувийн хвшлийн түншлэлээр байгуулагдсан ийм санаачлаг болон одоо бас одоо үлгэр жишээ одоо best practice гэж ярьдаг те. Тийм болох болов уу гэсэн бас ийм хүлээлттэй бол байгаа. Би бас танаас нэг үргэлжлүүлээд нэмээд асуухад за одоо байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам тий хүнсүдэ аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэдэг юм уу төрийн байгууллагууд маань ер нь ямар төвшөнд оролцож байна тий тэрэд ер нь одоо төсөл хөтөлбөрүүдийг бас сангаарч юм уу тодорхой ингээд санхүүжүүлдэг бас байгууллагууд байгаа. Тэгэхээр ер нь одоо төрийн бусад байгууллагуудын маань оролцоо яг эдгээр санаачлагыг дэмжих, хүргэх энэ тал дээр ер нь яаж оролцож байгаа вэ? За одоо энэ COP17-д бэлдээд болол бас одоо зөвхөн саний дурдсан 2 яам гэхээс илүү төрийн байгууллагууд, хувийн хвшлүүд за төрийн бус байгууллагууд бас дор бүрнээ одоо бэлтгэлээ хангаж байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо зөвхөн энэ үндсийн ногоолоо бас сайжруулсан төслүүдээс гадна одоо үндэсний хэмжээнд бас танилцуулах ийм төслүүд бас одоо яам агентлагууд дээр бас одоо бэлтгэж байгаа болов уу гэж харж байгаа. Тэгэхээр бол одоо энэ дээр бид нар одоо харилцан уялдаатай хамтран ажиллах за дээрэс нь одоо яамдуудаас за одоо энэ ийм төсөл бид нар дээр одоо ирсэн байна тий. Тэгэхээр энэ дээр одоо зарим тохиолдолд бол үндэсний ногоон лаб руугаа бид нар руу чиглүүлж явуулах гих мэтчлэн ажлууд дээр бас хамтарч ажиллаж байгаа. За мөн одоо энэ
олон улсын байгууллагуудаас грантын зөвхөн одоо зээл хөнгөлөлтөө зээлээс илүү бас грантын бас одоо төслүүд дээр грант хэлбэрээр олгох одоо санхүүжилт байх юм бол бас нөгөөтэйгөр энэ тийм ч учраас бас бид нар үндэсний ногоон лабыг одоо 2 сард нээлттэй хийснээс хойш бол маш олон байгууллагуудаас хамтарч ажиллах одоо платформ энэ санаачлагтай чи хамтрая энэ зөвхөн Co-Parentology хүрээнд биш одоо олон жилийн турш та бүхэнтэй хамтарч ажиллая гэсэн энэ хүсэлтүүдээ бас биднэрт өгч байна. Одоо бидний одоо хүлээлтээс давсан гэж хэлж болно. Одоо тийм хэмжээний одоо энэ гадны байгууллагуудын анхаарлыг бол одоо авч чадж байгаа гэж хэлж болно. Тиймгээд одоо харин юу үлдэж байна гэхээр одоо манай одоо хүмүүсүүдээс төслөө биднэрт одоо хүргэх шаардлагатай байгаад байгаа. Тэгээ тийм ч учраас өнөөдөр ингээд танаа энэ бизнесээ томруулъя гэдэг энэ одоо подкастт ороод үндэсний ногоон лабын талаар бол ингээд танилцуулж байна гэж хэлж байна. Зөв. За би бас номерн дээр захирлаас дахиад нэмж тодруулахад ер нь энэ ногоон бонд за бас томоохон ер нь байгууллагууд маань ESG шаардлага тий одоо энэ карбон кредит зах зээл гэдэг нэр томьёо үг хэллэгүүдийг бол сүүлийн бас жилүүдэд нэлээд одоо сонсож үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тайлгнадаг болох процессууд ер нь бол явж байгаа гэж харж байгаа. Гэхдээ ер нь бизнесүүд маань яг эдгээрт хэр бэлэн байна вэ тий гэж асуумаар байна. За хоёрдугаарт ер нь энэ олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд энэ Монголын одоо ногоон төслийн хамгийн том ер нь сонирхол нь яг юу юм бэ тий? Ер нь яг тэр хүмүүс чи ер нь яг яагаад одоо манай ийм төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нэгсэнд бол хөрөнгө оруулалт шүү дээ тий? Хөрөнгө оруулалт хийх яг гол ер нь сонирхол нь юу байгаа вэ тий? За нэгдүгürt яг хуу Монголд бизнесүүд маань ер нь доктортой санхүүжил, доктортой бизнес одоо доктортой үйл ажиллагаа нэвтрүүлэх одоо чиглэлээр бол маш идэвхтэй ажиллаж байгаа. Одоо дэлхийн бусад орнуудтай харьцуулахад бид нар бол бас зарим талаараа бас нэлээд урд нь алхаж байгаа гэдгээр айгу бахархдаг. Одоо миний хувьд бас нөгөө доктортой санхүүжилтийн чиглэлээр айгу олон жил ажилласан. Тэгээд одоо зөв жишээгээд хэлэхэд санхүүгийн салбар бүр 2013 он гэдэг чи одоо Парисын хилцээр хийхээс өмнө доктортой хөгжлийн зорилтуудыг батлахаас өмнө сайн дураараа нэгдээд бид нар зээл олгохдоо байгаль орчин нийгэмд тухайн төсөл маань ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байна уугүй юу гэдгийг үнэлээд хэрвээ сөрөг нөлөөлөл одоо гарч ирэх юм бол зээлийн одоо гэрээ хийхдээ тэр үуч ногоон зээл гэдэг ойлголт нэг байхгүй шүү дээ. Ногоон зээл бол айгүй бага. Зүгээр энгийн зээл өгөхдөө байгаль орчны тэр сөрөг нөлөөлөл одоо зөв удирдах тий бууруулах шаардлагыг тавиад бид нар өөрсдийнхөө зүгээс санхүүгийн хөшүүргээрээ бас ингээд нөлөөлж болох юм байна. Байгаль орчинд бас юм эерэг нөлөө үзүүлж болох юм байна гэд нэгдээд ажиллаж байсан. Тэгэхээр Монголд байгаа манай бизнесүүдийн нэг айгүй онцлогтой зүйл нь одоо бизнесийн зөвлөлтөөр ч гэсэн тий бизнесүүд айгүй сайн дураараа санаачилж энийг манлайлж хийдэг. Хувийн хвшлийн манлайлал айгүй өндөр гэдэг нь бол Монгол улсын хувьд айгүй онцлогтой зүйл. Тэгээд тэр чигээрээ олон улсад ч гэсэн янз бүрийн л одоо юм үнэлгээнүүд явдаг. Монгол улсыг бол доктортой санхүүжилт, доктортой бизнесийг одоо дэмжих чиглэлээр бол нэлээд бас идэвхтэй ажиллаж байгаа гэж харж байгаа. Гэхдээ мэдээж энэ бол тийм одоо энгийн амархан зүйл бол биш. Одоо бизнесүүдийг би ингээд янз бүрийн бизнесүүдийг анзаараад харахаар энийг айгүй амжилттай нэвтрүүлж чадж байгаа бизнесүүд төр байгаа нэг айгүй онцлогтой зүйл нь миний түрүүний хэлдэг бизнесийн яг нэг стратеги гэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө доктортой бизнес болно гэдэг нь одоо нэг байгаль орчны нэг ажилтнтай болоод за эсвэл нэг зүгээр ESG тайлан гаргах тухай ойлголт бол ерөөсөө биш. За энийг бол ерөөсөө бүр засаглалынхаа түвшинд нэвтрүүлнэ. За одоо жишээ нь удирдах зөвлөлтөөр аягүй олон компаниуд байгаль орчны нийгэм засаглалыг ойлгодог эсвэл мэрэгшсэн хүнтэй болж байгаа. Нэг хүн нь тий хараад бус гişүн ч юм уу тийм байж байна. За стратегийнхаа нэг чиглэл дээр заавал энийг тусгаж оруулдаг болж байна. За эрсдлийн удирдлагын тусдаа одоо бодлого байлаа гэхэд тэрэн дотроо байгаль орчин нийгмийн эрсдлийг оруулдаг болж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээний тусдаа тий нийгмийн хариуцлагын тусдаа. За одоо бүр сүүлийн чиг хандлага юу болж байна гэхээр нөгөө санхүүгийн тайлагналтай жил болгон
одоо бизнесийн байгууллагууд, томоохон байгууллагууд бүгдээр аудитлэгдсэн санхүүгийн тайлангуудыг олон улсын стандарт, санхүүгийн одоо тайлагналын стандартын дагуу гаргадаг. Энэ дээр одоо ямар чиг хандлага явж гин гэхээр тэр санхүүгийн тайлагнал дотроо заавал байгаль орчин нийгэмд үзүүлсэн нөлөөлөл болон хийсэн хөрөнгө оруулалт ажлуудаа тусгадаг болох юм шаардлагууд ирж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ энэ бол нэг талаасаа хөрөнгө оруулагчдын, гадны хөрөнгө оруулагчдаас ч тавигдж байгаа шаардлага, олон улсад бол зохицуултын орчин ч гэсэн ийм болж байгаа. За бизнесэд нөгөө талаараа энэ нэр хүндийн хувьд ч тэр бизнесийн доктортой үйл ажиллагааны хувьд ч гэсэн түрүүний ярьдаг ингээд маш үнцэнтэй зүйл гэдгийг зөв ойлгож хийж байгаа бизнесүүд бол байгаа. Мэдээж зарим бизнесүүдийн хувьд удирдлагын түвшинд ч гэдэг юм уу тий энийг яг энэ бодит нөгөө нэг энэ зөв одоо үнцнийг ойлгохгүй байхаар нэвтрүүлэхэд хэцүү байдаг. Чадвахын асуудлууд бол мэдээж гарч байгаа. Тэр энэ дээрээ бол эртхэн шиг энэ дээрээ бас ажиллаад хөрөнгө оруулалт хийгээ явах нь бол нэлээд чухлаа. Яг хөрөнгө оруулагчдын хувьд энийг бол бас одоо яагаад хийж гин гэдэг ерөөсөө суур асуудал нь л нөгөө дэлхийд даяар бид нар дэлхийд дулаарч байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал. За одоо биологийн олон янз байдлыг бид нар байгалийн нөөцийн зохисдгүй ашиглалтыг бол ингээд сүлээн те 100 жил одоо байнга л тэгжил явлаа шүү дээ. Тэрнээсээ болоод одоо өөрийгөө нөгөө байгалийн нөөцч бол айгүй гайхамшигтэй өөрийгөө нөхөн сэргээж чаддаг тий. Буцаа зохистой ашиглах одоо тэр циклд нь тааруулаад бид нар ашиглалтаа явж чадах юм бол өөрөөрөө нөхөн сэргээж чаддгаар онцлогтой. Гэтэл тэр нөхөн сэргээх чадвараас нь хэтэрсэн байдлаар бид нар нөгөө зохисгүй ашиглалт явуулаад байгаа учраас чинь биологийн олон янз байдлын ингээд дороотл хомсдол бид нар ороод байна тий. Тэгэхээр энэ нөхцөл байдал үүсэж байгаа учраас олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд бол угаасаа бүгдээрээ энэ зорилтуудад нэгдээд явж байгаа. За Европын холбооны одоо хөрөнгө оруулагчид гэх юм бол ерөнхийдөө бол баг хуульчилсан байна. Энийг бол заашгүй хийхийг нь хуулийн шаардлагуудыг тавиад өгчөж байгаа учраас одоо хөрөнгө оруулалт санхүүжилт чинь Монгол улсад Европын хөрөнгө оруулалттай зөндөө үйл ажиллагаа төслүүд байгаа тий. Банкудаар ч гэсэн дамжиж орж ирж байгаа. Тэр олон улсын шаардлагууд ч гэсэн манай бизнесүүдэд ингээд нөлөөлөд явж байгаа гэсэн л үг л дээ. Нэг талаасаа. За совдоо захирлаас нэг зүйл тодруулахад одоо ер нь яг хуу мэдээж BCM-ийн маань хүрээлэл Монголын бизнесийн каунслинг одоо бас бодлогын маш олон хороодууд байдаг тий маш одоо нийгэмдээ хэрэгтэй бизнесийн орчныг сайжруулах тал дээр олон ер нь бол бодлогын хурал тодорхой хэмжээнд арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тэгэхээр мэдээж яг хуу гишүүдийн хэмжээнд бол одоо төсөл хөтөлбөрөөр илгээх байна уу, хамтран ажиллах байна уу, маш олон одоо хэлбэрээр та бүгдэд санал тавиад хамтарч ажиллаж байгаа зүйлсүүд бол байгаа. Ер нь зүгээр том зургаараа бизнесийн байгууллагууд маань өнөөдөр мэдээж яг төсөл хөтөлбөрөөр одоо илгээх ийм боломж байна. Өөр бусдаар ер нь бол яаж оролцож, яаж илүү мэдээлэл авч, яаж илүү одоо дэмжиж ингэж одоо энэхүү одоо үндэсний хэмжээнд явж байгаа баг юм бол компанид ажлыг яаж дэмжиж оролцож ер нь болохоор байгаа бай тий. Тэг яг Монголын бизнесийн зөвлөлийн хувьд яг сүүлийн 1 жил түрүү миний хэлсэн нэгдсэн засгийн байгууллагатай ойрхон ажиллаглаад тэгээд бид нар манайх бас 2 жилийнхаа бас төрийн бас байгууллагынхаа өрөөнд бол өөрсдийнхөө чиглэлээр бол яг байгаль орчин ээлтэй бизнес тэгээд эгийн чиглэлээр илүү дагнж ажиллахаар бол ажиллаж байгаа. Түрүүний хэлсэн манай бизнесийн зөвлөл нь Business for Land Initiative-ийг бол дэмжигч байгуулахаар бас байгаа. Тэгэхээр Монголын бизнесүүдэд бол ямар давуу тал бас орж ирж байна гэхээр энэхүү санаачлагт нэгдснээр дэлхийн одоо нэг дэлхийн бусад одоо нэг тэргүүлж аваа бизнесийн байгууллагуудтайгаа хүл нийлж алхах дээрээс нь энэхүү платформоор дамжуулж одоо түрүү нэмэн дээр захирын хэлснээр Монголын бизнесүүд бол нэлээд одоо бас ахицтай дэлхийд бас одоо зарим нэг зүйлээр илүү намлайлж авч байгаагийн хүрээнд энэхүү платформыг бас ашиглаж одоо нэг Монголын бизнесийн бас илүү явж байгаа гэдэг тэр нэг өөрсдийнхөө байр суурийг бас энэхүү копарнлахуулаараа болон одоо манай энэ хэрэгжүүлж байгаа Business for Land Initiative-ээр бас харуулах бол бүрэн боломжтой. Тэгэхээр бид нар Монголын бизнесийн зөвлөлөөс би яг гол зорилго нь бол Монголын бизнесүүд энэхүү хурдлагаар
бусад дэлхийн best practice нэг сайн явж байгаа сургамжуудаас бас суралцаад мөн одоо улсынхаа хэмжээнд бас хэрэгжүүлэх том хурлын хэмжээнд бас өөрийнхөө манлайлалыг бас харуулах боломжийг бол бид нар хийгээд одоо нэг жилийн гар унтаж одоо явж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр Монголын бизнесийн хувьд бол одоо энийг бүх олон талт одоо байгууллагууд байна шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага гэдэг энэхүү байгууллагуудыг бүгднийг одоо нэг доор авчирч яаж хамтдаа хэрхэн ажиллаж одоо энэ доктортой хөгжил гэдэг доктортой бизнесийн одоо практисыг бас яг яаж Монгол улстай илүү хэмжээнд одоо хэрэгжүүлэх үү гэдэг дээр илүү гол одоо энэ оны болон дараагийн одоо 2 жилийнхаа төлөвлөгөөнд илүү энэхүү зорилгыг тавьж ашиглаж байгаа. Тэгээд дөрвөн бол 8-аар захиж бас нэлээд дэлгэрэнгүй тайлбарч өглөө л дээ. Яагаад энэ бизнесийн байгууллагууд энэ доктортой хөгжил одоо энэ sustainable value chain гэдэг чиг чухал байдаг вэ гэхээр одоо дараагийн одоо ирэх одоо 10-20 жилд одоо энэ бизнесийн байгууллагуудын байх одоо орших эсхийг нь одоо энэ хэрхэн одоо арга хэмжээ авч оролцох уу эсвэл мэдээж 10-20 жилийн дараа одоо энийг одоо sustainable ESG одоо энэ practice-ийг хэрэгжүүлэх хэтэрхий оройтсон байх уу эсвэл хэтэрхий их зардлаар бас энийг одоо хийх үү гэдгийг одоо Монголын бизнесийн зөвлөл одоо энэ бизнесийн байгууллага гишүүн байгууллагуудаараа нөхөө ойлголтыг илүү өргөн хүрээнд өгөхөөр энэ Business for Land Initiative-тэйгээ хамтран ажиллаад тэрнийхээ хүрээнд бид нар түрүүн бас 2 зөвлөх болон захирлынхаа нэмэлт засагласнаар National Green Lab-аас шалгарсан төслүүдийг болохоор pitch competition маягийн энэ арга хэмжээ зохион байгуулахаар нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөөс конвенцтойгоо хамтран ажиллаад одоо эхний загвар дээр гаргаад ямар хувь маягаар зохион байгуулвал илүү хөрөнгө оруулагчдад хүрхүү гэдэг дээрээ бид нар одоо яг хэлцаад ажиллаж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр бас нэгдсэн үндэсний байгууллага зөвлөлтөөс конвенц маань бас өөрийн гэсэн цаанаа нэлээд олон хөрөнгө оруулагчид бас харьцдаг олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллага болон байгаль хэлтэй тэр доктортой хөгжилтэй илүү хөрөнгө оруулах сонирхтой одоо танилын хүрээч гэдэг юм уу тэр хэмжээр илүү далааттай учраас бас энэ байгууллагатайгаа хамтарч ажилласнаар Монголд одоо хэрэгжих боломжтой энэ бүх төслүүд нь одоо дэлхийн хөрөнгө оруулагчдаар одоо хөрөнгө оруулагч татах бас өөрсдийнхээ санааг бас хүргэх ганцхан хөрөнгө оруулалт татахгүй маа гэхэд ядаж цаашаа хамтын ажиллагаа олон улсад одоо олон бусад байгууллагуудыг хувийн хвшлийн бусад байгууллага болон одоо төр янз бүрийн одоо нэг энэ копи үеэр чинь ганцхан хувийн хвшил төрөөс гадна бүх талууд бас эгэлцэж одоо хуралцаж оролцдог гэсэн үг юм. Тэгэхээр төрийн нийгмийн холбоо ч гэдэм үү янз бүрийн төрөл бүрийн холбоо төрийн бас байгууллага, гол улсын байгууллага, санхүүгийн байгууллага гэх бүх нөгөө нэг энэ одоо стейкхолдерууд маань нэг дор цуглаж байгаа учраас энэ нэг ашиглаж одоо өөрсдийнхөө бас дараагийнхын бизнес болон одоо энэ төслүүд дээр дараагийн тавшинд нь хүрэх тийм одоо мөнгнөөс гадна илүү давуу талууд бас ирэх боломжтой гэж бид нар бол харж байгаа. Сувь захирал дээр одоо сайн дээр нэмээд хэлэхэд одоо UNCCD буюу нүүбийн зөвлөлтөд тэмцэх энэ конвенцийн Business for Land гэдэг тэгээ энэ нь бол одоо UNCCD-гээс нэг 10 гаруй одоо юм санаачлага initiation гууд байдаг. Тэрний нэг нь энэ Business for Land. Тэгээд 2024 онд COP16 Сауди Арабид зохион байгуулагдсан. Тэгэхээр Сауди Араб зохион байгуулагдан Сауди Араб энэ Business for Land гэх чинь санаачлагыг дэвшүүлээд тэгээд санаа нь яасан бэ гэхээр одоо энэ зөвлөлтөд тэмцэхэд ерөөсөө одоо төр ерөөсөө ганцаараа хийж чадахгүй байна. Хувийн хвшлийг зайлшгүй оруулж бэж бид нар хамтдаа төр хувийн хвшил хамтдаа энэ одоо зөвлөлтийн эсрэг хамтдаа тэмцэх юм байна. Тэгэхээр энэ хувийн хвшлээс одоо хувь нэмрээ зайлшгүй оруулах шаардлагатай юм байна. Тэгэхээр энэ санхүүжилтийн хэмжээ хүрээнд одоо ноу хау мэдлэг туршлага юу гэдэг энэ бүгдээрээ одоо бидрээ нэгтгэх хэрэгтэй юм байна гэд энэ Business for Land буюу одоо яг Business for Land дээр бол цэвэр энэ бизнесийнхнийг оруулж ирсэн юм нийтлэл бас байгаа байхгүй. Тэгэхээр энэ нийтлэл дээр одоо бид нар энэ үндэсний ногоон лабын хамтарч байгаа нь одоо Монголын бизнесүүдийг энэ Business for Land дээр дамжуулаад одоо гадны бизнесүүдтэй бас хамтран ажиллах боломжууд зөвхөн санхүүжилтээс илүүтэй. Тэгэхээр одоо бас түрүүн одоо энэ юг дээр хэлэхэд бол одоо зөвхөн дэлхийд дээр гэлтгүү ер нь бол энэ одоо Монголд ч гэсэн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо за төрөөс гадна хувийн хвшлийн хоорондын уялдаа холбоо ер нь бол
их тутмаг байгаад идэг. Тийм учраас бид нар юм уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Монгол дотроо төрийн байгууллагууд нь уялдаа холбоогоо сайжруулах одоо бас дээрэс нь давхцаж байгаа одоо ийм төслүүдэд юм уу те санаачлалууд ингэж хэрэгжсэн юмуд өс зөндөө байдаг те. Тэгэхээр энэ дээр бол цаг хугацаа болон одоо санхүүгийн хувьд ч гэсэн ингэж одоо үр ашиггүй байх жишээнүүд их байдаг. Тийм учраас бид нар одоо энэ төр хувийн одоо хамтарч ажиллах хэрэгтэй юм аа. Одоо төр дангаараа одоо ингээд бид нар одоо энэ төслүүдийг сайжруулах энэ нэг одоо дангаараа бид нар хийх гээд байна гэдэг биш. Хин хийж чадчихээн те. Одоо байгалийн өв сан, Монголын бизнесийн зөвлөл одоо өөр ингэсэн хийж чадж байгаа зөвлөлүүдэд хувь нэмрээ оруулаад ингээд хамтарсан байдлаараа ерөөсөө ажиллах юм бол бид нар илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллах юмаа гэсэн ийм үтэй байгаа юм. За баярлалаа. Би бас өмнө дээр захирлаас нэмж нэг асуумаар зүйл нь одоо яг та мэдээж яг энэ ер нь ногоон санхүүжилт энэ зүйлтэй ингээд маш илүү одоо ойр ажиллаж байгаагийн хувьд ер нь энэ 5 жилийн дараа Монголын ногоон эдийн засгийн зураглал ер нь ямар байгаасаа тий ямар болж хөгжөөсөө гэж таны хувьд ер нь харж байна. Тэр нэг одоо алсын хараа ер нь тэр нэг хөгжлийг одоо ойр авчрах компаниуд маань ч гэсэн ер нь ямар болсон байгаасаа гэж та хүсэж байна. Тэр нэг мэдээллийг бас сонсъё гэж бодож байна. За 5 жилийн дараа ихэр ч одоо бид хэдийн нэг олон улсын зорилт тавьсан ерөөхдөө 2030 он хүрчихэж байгаа байхгүй юу? Маш олон өндөр зорилтуудыг тавьсан. За тэгвэл одоо гарч байгаа тайлан, явцын тайлангуудыг харахад бол тэр ерөөсөө их хол хэврээл байгаад байна л да. Тэгэхээр энийг бол түрүүний бас манай жавхлан зөвлөгч гэсэн дурдсан. Төр хувийн хөгжлийн түвшил аягүй чухал. Үндсэндээ экосистем бүрдүүлэх хэрэгтэй. Ногоон бизнесийн тий. Тэр нь бол зөвхөн бизнесийн байгууллагууд өөрсдөө хичээх асуудал биш. Түрүүн хэлдэг бизнесийн байгууллагууд энийг ойлгох хэрэгтэй, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэр бол мэдээж нэг зүйл. Нөгөө талаас бодлогын орчин ч гэсэн дагаад ногоон бизнесийг дэмждэг байх хэрэгтэй. Одоо бусад улс орнуудын ногоон эдийн засгаа хөгжүүлсэн жишээнүүдийг харахад сэргийгт эрчим хүчтэй сэргийгт эрчим хүчийг дэмжихийн тулд эхний үед татаас өгдөг урамшууллын механизмууд бол байдаг. Тэр нь гэхдээ байнгын өгнө гэсэн үг биш те. Анх шинээр хүмүүс технологи нэвтрүүлэх, хүмүүсийн тодорхой хэмжээний зан төлөвийг өөрчлөхт нь хөшүүрэг болох зорилгоор ийм зөв татврын хөшүүргүүд байдаг, те урамшууллууд байдаг. Одоо ногоон зээлч гэсэн нэг төрлийн л одоо ийм хэлбэр шүү дээ, те. Тэгэхээр эднэрийг ингээд бид нар зөв ашиглаад явах юм бол бодлогын орчныг ингээд ногоон бизнесийг дэмжихэд таатай болгоод ирэх юм бол энэ бол бүрэн боломжтой л да. Монгол улсын хувьд бол манай бизнесүүд маань айгүй тийм хурдан юмд суралцдаг тий гадны одоо сайн жишээ хөгжилтэй айгүй ойр алхтгаараа бид нар чинь бас нэлээд онцлогтой шүү дээ. Тэгэхээр тэрийг нь дэмжсэн зөв бодлогын орчин нэгдүгээр за хоёрдугаарт мэдээж санхүүжилт хэрэгтэй. Тэгэхээр одоо манай банк санхүүгийн байгууллагууд за гадны хөрөнгө оруулалтыг ч гэсэн цаашдаа үргэлжлүүлж бол татах дээр бол дэмжлэг зөвлөх шаардлагатай. За гуравт нь мэдээж одоо бид нарын ч гэсэн 1% нэмэр оруулах гэж зориод байгаа ногоон бизнесүүд бол ногоон төслүүдийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг төрөл бүрээр хэрэгтэй. Бидний энэ бол зүгээр одоо анхан шатны сайн дурын санаачлага тий цаашаа энэ бол мэдээж бас амжилттай хэрэгжинэ гэж найдаж байгаа. Гэхдээ тэрнээс гадна олон төрлийн тэр бизнесийн бэлэн байдлыг бойжуулах шаардлагатай сургалт, зөвлөх үйлчилгээ, техникийн тооцоолол хийх одоо тэр арга зүйнүүд тий загварчлууд одоо шилдэг туршлагуудыг хүртэл нээлттэй болгох гэдэг энэ энгийн юмнуудаас эхлээд нэлээд ялгаа ажлууд байдаг. Одоо зүгээр ингээд анзаарч хахад олон бас ингээд зээл санхүүжилтийн хөтөлбөрүүдийн олон улсад ч гэсэн хийхэд айгүй чухал байдаг юм нь санхүүжилтээ өгөхдөө яаж хийх үү гэдэг арга зүйтэй нөгөө илүү үр дүнтэй байдаг тий. Одоо сайн туршлагуудтай заримдаа хүмүүс за би энэ санхүүжилтийг аваад юу хийх юм мэддэггүй тий. Ерөөсөө тэгэхээр ямар сайн туршлагууд хэн юу хийцэн гэдгийг нь ил тод нээлттэй болгодог хүмүүс таниулдаг тий. Иймэрхүү арга хэмжээнүүдийг бас хийх манад бас нэлээд шаардлагатай байгаа л гэж харж байна. Тэгэхээр эдгэрийг бүгдийн зохицоор нь хийж чадах юм бол нэг 2030 он гэхэд бас
одоо Монгол улс энэ чиглэлээр манлайлаад тэгээд хамгийн чухал нь бол энэ ногоон бизнесээ, доктортой бизнесээ үйл ажиллагаа явуулна гэдэг чинь эргээд манай энэ байгаль орчин маань сайхан хамгаалагдаад тий дороодж байгаа газрууд маань буцаж нөхөн сэргээгдээд цаашдаа дахиж ийм нөхцөл байдал үүсэхгүйгээр бид нар яг зохистой ашигла доктортой одоо менежментийг хангаад явах ийм л зам руугаа бүгдээрээ явах хаа гэж найдаж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр болсон мөрөө National Green Lab платформын одоо нээлтийг таад маань одоо хамтран маш олон стейкхолдеруудыг оролцуулж, санаачилж, дэмжиж тэ бүхий л одоо процесс дээр ингээд оролцож байгаа ийм одоо сайхан санаачлага ямар ч үсэн эхлүүлсэнд одоо дахин баяр хүргэе. Тэгээд мэдээж одоо маш олон Монголын бизнес эрхлэгч нарт болон ер нь том урам зориг өгөх одоо хөшүүрэг өгөх те ийм бас боломж ингээд байх юм байна гэдгийг олж харах ийм том бас гаргалгаа болж гинөө гэж харж байна. За тэгээд түрүүн бас сувтаа захирал хийсэн. Ер нь энэ маань ингээ үргэлжлээд 2 жил ингээ бүр явнаа гэд яригдж байна. Тэгэхээр үнэхээр одоо тогтвортой өөрөө энэ маань sustainable бас үргэлжлээд яваасаа жил болгон олон бизнесүүд өөрсдийн материалаа өгж фидбэкаа авч эргээд одоо олон улсын том одоо боломжийн ингээ сангуудтай холбогдосоо гэд сайхан одоо хамгаал байж болох сайн сайхан бүгдийг одоо хүсэн эргөөд нэвтрүүлгээ өндөрлөе. Тэгээд таад маань үнэхээр одоо сайхан ажлууд хийж байгаа юм байна. Олон талаараа одоо бизнесүүдийг бас материалын сайн хүлээж аваад сайн үйл ажиллагаагаа сурталчлаараа тэгээд мэдээж энэ том зургаараа Монгол улсад маань эн чинь асар их одоо импакт авчрах болохоор одоо дэмжиж болох бүхэл одоо хэлбэрээрээ дэмжихийг бас бизнесийн байгууллагуудаа хүсэж одоо уриалмаар байна. За тэгээд та бүгдэд цаг зав гаргасанд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд бизнесээ томруулъя төрийн бус байгууллагаас явуулдаг подкаст маань терминал подкаст маань үгээр өндөрлж байна. Өнөөдөр манай студид Монгол улсын ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт болон иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б. Жавхлан Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал энэ сувд мөн Монголын байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Номиндар маань ирж оролцлоо. Тэгээд маш сонирхолтой сэдвийг ярилцсан та бүхэд маш их баярлалаа. Тэгээд та бүгдийн одоо хэрэгжүүлэхээр зорж байгаа үндэсний ногоон лаб төслүүдlэн авах одоо ажиллагаа маань амжилттай байх болтугай гэд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлүүлээ. За